За сүнсээр аялал гэдэг нь олон шалтгааны үйлчлэлээс хамааран янз бүрээр тодорхой тохиомжтойгоор хийгддэг зүйл байдаг. Танай гарагийн хэллэгээр астрал аяллыг ямар үед хийгддэг талаар хэд хэд ангилж болно. Яванд физик бие түүний үйлдэл, ил ухамсарын үйлдэл, дотоод сүнсний өсөлт гэх мэтээр ангилж болно. За та бүхэн өөрсдийн ил ухамсар болон далд ухамсар хоёрын хоорондын холбоос байдгүй шалтгаанаас л астрал аялал хийгдсэн тухай мэддэггүй. Үүнийг заавал мэдэх ёстой гэж байгаа юм биш. Гэхдээ шалтгааныг мэдж байхад ирээдүйд одоо хэрэг болох юм сайн талтай. Танай гарыг түүний доторх соромжоо орны үйлчлэл ард гэдэг одон бүхний зүйлээс шалтгаалж матдаг мөн гажууд үүсэх шалтгаан гардаг. Иймэл түнхний аялал хийснээр матах. Санахгүй өөрийн санамж өгүүлэх үйлдэл гардаг. За жишээ нь өдөр маш их ил ухамсарын ачаалттай ажиллаад оройн унтахтаа тухайн ажлын ачааллаас болоод үүнтэй хамаатайгаар түнхээр биенийхээ гадна гарч тийм ээ түүнтэй холбоотой мэдээлэл тогтоож байгаа. Харин үүнийг физик бие тавхан санаж байна уу? Үгүй юу гэдэг нь асууж юм аа. Мөн ухамсар нь физик бие түүнээс үл шалтгаалan янз өөрийн санаачлагаар гарах тохиолдол бас байдаг. Физик бие далд ухамсартай холбоотой тохиолдолд даруйдаар шин санаа бодлого гарч болно. Физик бие ухааны төлөвлөсөн үйл ажиллагаа үүнтэй холбоотойгоор физик бие тэтгэх арга ухаан бодлоготой болохоор одоо танаас авдаг. Тэгэхээр танаас ямар шалтгаанаар үнээр аялал хийж болдог тухай хэллээ. Үүнийг ядгаж хизээ ямар аялал хийснээр санах, сансан бод тэмдэглэж авах. Хаалт нүргэлүүлэн ухамсартай, тэмүүдтэй, мэдрэмжтэй ил болон физик бие далд ухамсарт сүнстэйгээ холбож нэгдэж чадвал цаашдын аяллууд нээлттэй байх нь та нараас шалтгаална. За ил болон физик бие далд ухамсарт сүнстэйгээ холбох аргыг ерөнхийдөө зөвлөс зохион байгуулж байгаа суур болон чадвар хөгжүүлэх бэлтгэлийн сургалтын дээр бий суулгаж байгаа. Одоо түнсээр гараад та нарчдаг талаар мөн гарсан тохиолдолд хамгийн түрүүнд хинтээ үгүй гэдэг асуулт гарна тийм ээ. За та бүхэн зэрэгцэн орших хамтрагчид мөн өөрсдийн бүтээсэн бүтээл хар оршинл хар битгээдийг хас мэдэрч чаддгүй болохоор сүнсний аялал хийх тохиолдолд бүгдийг хардгаа, авууддаг, харилцдаг. За дарив тохиолдолд эртээр зүсэр гарахад ямар нэгэн биед хамт байсныг мэддэг. Зарим нь гараад тодорхой байд очоод уудаг. Зарим нь өөрийн уцаад өөр нэг утсын газар очоод уудаг тийм ээ. Мөн дээш тэнгэрт гарахдаа ч уудаг. Харин өөрийн гаригаас гарах тэр үеэс аль биш төлтөө уулзж байна. Тэдгээр уудуудад таачна. Зарим тохиолдолд хинтээ таахгүй гаригаас гарах болдог. Зэрэгцээ өөр гаригт оршдог хар санаат бэлдүүд юу гэдэг вэ гэхээр одоо авахд тайлбарч өгье. Хар санаат гэдэг нь гар муу санаа агуулдаг бус харь өндөр хөгжил толгоодын дэвшилтэд технологи үнэгүй аль нэг орхинд дуртай хамтран санаагаар өөрсдийн ашигын төлөө ажилладаг, өөрсдийн дутуу талыг давуу тал болгон харагдах. Мөн өөрсдийн генийг өөрсдийн муу гентэй нийлүүлэн сайжруулах хүсэл санаатай байдаг юм байна. Хар орчнолууд гэдэг тэд одоо өөрсдийн хүрээний хамаарал бүхий гарыг тэдгээрийг дотор талдаа хөгжүүлэх санаа илүү байдагч тэд цэвэр байгаль тэдгээрийн давтамжийн нөлөөлөлд өөр байдгаас одоо шалтгаалж гадна талын байгаль
хамааралгүй, зэрэгцээгүй, хэрэгцээгүй харин хөндөг хөлтэй байдаг бахан. Эдгээр технологи нь хөгжил гээний хувьд маш чухал нөлөөтэй гэж үздэг холбоотой. Бид яагаад эдгээрийг одоо чухал татдаг вэ гэхээр хэрвээ өндөр технологитой байхгүй бол нөгөө татаа өөрсдийн гений орчинтой өсөх чадвар байхгүй бол бусдад боолчлогдох, эзлэгдэх, устдах аюултай үзэл санаатай холбоотой байдаг. Мэдээж орчлон ертөнцийн гэрэл ба аргагүй хоёр тал байх ёстой тэнцвэрийг сайн ойлгохтой холбоотойгоор өөрсдийн үзэл юу гэдэг итгэлтэй холбоотой. Танай гаригч мөн хар биетүүд нэг хөгжөхөөс айдаг шалтгаан ийм юм аа. Тэд та бүхнийг өөрсдийн харьяаны гаригт яагаад болж байгаа мөн яаж юу арга банаар хийхийг мэддэгтэй холбоотой. Бэлэн зүйлийг ажилуулж мэдхээс шинээр бүтээх хийх талаар тохмог байдаг. Нөгөө та нарын айдсын энергийг хар болгох хэрэггүйгүй л үгүй. 100 хар оршинтуудад дэвтэй байдаг нь байдаг. Тэр нь одоохондоо тэд хөгжсөн тохиолдолд хэрэгцээгүй болно. Тэд ч гэсэн зөв аргаар зөв хөгжил олох юм бол сайжрах өсөх чамтай. Сүнсэн аялалд одоогийн танай гариг түүний амьдралын 3 хэмжээстэд хамаарах хэв шинжийг чухал байх үүднээс хар биетүүд аялал хийж бүхний нэгэнтэй уулзах тэр үеэс айлгах болон шахалт үзүүлж болтгоо. Мөн гэрлэн биетүүдж уулзсан тохиолдолд тодорхой үдсэн харсан зарим хэсгүүдийн нийтэд задлах 20-д гэрээ хийгддэг бахан. Энэ хоёр биетүүдийн тавих шаардлага гэгэрсэн сүнснээс бусад бүх оршигчдод хүчинтэй байх болно. Тэгэхээр гэгэрх гэдгийн цаад талд мэдээж шалгуур бий. Тэр шалгуурыг багш нараасаа асууж тодруулж болно. Тэр бид нар гэгэрхийн тулд хамгийн эхлээд өөр мэддэг болох юм ээ. Өөр сургалтаа үүний дараа агсан төвчний чадвар хөгжүүлэх сургалт их методтой шатаараалаар өгч юм бол энэ бүх мэдээллийг мэдэж авч болно. Энэ хүн мэдээллийг хайс дүүрэн ерөөхдөө зөвлөс үнэлээ. Одоо бүгдээрээ асуулт тавьлаа. Хууч хариулаад явтаяа. Рокки багштай баярлалаа. Маш сайхан ойлгомжтой сайхан ярьлаа. Өөр нэмж асуух зүйл байвал хажуудаа асууж хариулаад явцгаая. Тэгээд энэ саяны ярианаас ойлгоход өөрсдөө хар биетүүд маань хийж байгаа хамгийн гол шалтгаан нь байнга айдастай байдаг байх нь шүү дээ. Өөрсдөө нөгөө хүмүүсээс арай хөгжлөн дутуу юуныхаа хувьд гэхэд ингээд доод дөрвөн чакранд л ажилладаг. Тэгээд дээшээгээ тэгдэггүй. Тэгэхээр өөрсдөө хүмүүс бол одоо яг их усвын нэгэн хэсэг байдаг бүтээгч чанартай гэж байгаа шүү дээ, тийм үү? Тэгтэл тэднээс бүтээж чаддаггүй дандаа хүний хэрэгэлсэн юм авч ашигладаг учраас өөрсдийгөө мөн ингээд боол болчих болов гэсэн айдсаас нь үүсэлтэй энэ бүх хийж байгаа үйл ажиллагаа эхэлдэг байх нэ гэж тэгж сайхан ойлгол дэлгэрүүлээ ойлгоорой. За нөгөө Facebook дээрс асуултаас эхэлж байт юм болов? За тэгье. За ингэнэ хэн нэгэн хүнтэй ярилцахдаа хамт байхдаа давтамжаа битгий унгаа. Битгий хит автаа гэдэг үзэл санааг үнэн мэдлэгт тусгасан байдаг. Гэтэл миний хайртай хүмүүст сэтгэлийн хань бараа хэрэгтэй үед би түүнийг нь ойлгох хэрэгтэй шаардлага үүснэ. Тэр зүуднээс хайртай хүмүүсээ ойлгох гэж оролдоно. Сэтгэлийн дэмжлэг үзүүлдэг. Хайртай хүмүүсийн тухайн асуудлыг нь ойлгох гэж оролдож эхлэх үед л миний давтамж унчаад байгаа юм бол
зөвлөхний хэлээд байгаа хайр гэдэг юу юм бэ? Дээр нь өөрийгөө бодоод давтамжаа унгахгүй гэж бүрийгээд хайртай хүмүүсийн сэтгэлийн зөвөөс хуваалцах чадахгүй юм бол эн чинь нэг талдаа хэд ховоо хичээсэн хэрэг биш үү? Нэгэнтээ бид энергийн солилцоонд оршиж хүчтэй хүчгүүдийн энергиэр хандлт хийж байгаа. За эн чинь ийм учиртай шүү. Хенко гэж асуусан байна. За энэ хараа. Тэрэнд автахгүйгээр харин ч тэднийг яа тайвшруулах вэ? Яавал би тайвшруулах вэ гэсэн биш. Хүн уйлахаар зэрэг уйлал, хүн унахаар зэрэг унахыг юусоо хэлэхгүй. Тэрийг л давтамж унгаах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээс биш юугээл тэднийг ойлгохгүй байх, хайрлахгүй байх гэсэн үг биш. Өөрөө жоохон нөгөө буруу ойлгосон байна л да. Тэгэхээр яах вэ гэхээр одоо бидний хүүхэд уйллаа гэж бодъё л доо. 2 настай, 1 настай хүүхэд нь уйллаа гэж бодъё. Гэтэл хүүхэд уйлахаар миний хүү өвдчихүү яач вэ гэж дагаад уйлаад авахгүй штэ. За яац юм бол алин миний хүү яав, алин тэврээ үнсээ, алин салхи оруулъя, алин чинь нүрээ нугаагаад өгөөч гэдэг юм уу, илүү бүүвэлээ тайрлъя, гой дуу тавиад өгье, гадаа гарч гэдэг юм уу, ингээд арга хэмжээ авдаг штэ. Яг энэ шиг л бид нар арга хэмжээ авахаас биш дагаж уйлаа, дагаж хямрахыг бол хэлэхгүй байгаа шүү хэмээн. Тэгэхээр давтамжаа унгана гэдэг бол тэр дагаад өөрөө яг тэр төрөлтөнд нөгөө хүнээ зохицуулж чадахгүй тэр давтамжинд нь оршихыг бол хэлж байгаа. За, этрогор 3 хэнх зориулж ингэж хариулж байна л да. Дотооддоо гүндээ зүрхэндээ битгий хүлээж авах гэж байгаа. Тэгээд тэрнээс биш тэр нөгөө сэтгэл гадгахгүй тэрийг тоохгүй гэсэн үг биш тийм ээ. Дотоод гүндээ өөрийгөө унгаж авахгүй гэж байгаа. Тэгээд чамайг ингэж хэлж яана л да. За чи ингэж тэр бүх хүмүүстэй өөрөөсөө гэрэл цацруулаад өөрөөсөө хайраа илгээгээд яваад ээ. Тэгэхээр нэг хэсэг одоо чи тэднүүстэй ингээс одоо яг өөрийнхөө бодож байгаагаар зүг гэж бодсноор хайраа илгээж яах гэж бодсноор тэгээд яваад ээ. Тэгэхэд чамд өсөлт хөгжилт гарах нь уу хэсэг хугацааны дараа гэж тэгж хэлж яана л да. Чи өөрөө гэрэлтэж өөрөө чадaltaй болж иж бусдыг тэтгэх чадвартай болдгиймээ. Энергиэр тэтгэх чадвартай болдгиймээ. Одоохондоо энергийнхаа тэнцвэрийг хадгалж суултлаа. Ер нь зүрхэндээ аливаа ямиг зүрхэндээ дотооддоо гүн хүлээж авч унгаахгүйгээр эхлээ сурчих, дараа нь чамд хангалттай тийм одоо энергиэр бусдыгаа зөвхөн ойр татныхоос ч илүү бусдыг тэтгэх тийм боломж гарч ирнэ гэж ингэж тайлбарлаа. За баярлалаа. За дараагийнх нь асуулт мөнх жаргал асуусан байна. Астрал аялал хийгээд дээд биетэй холбогдол уулзаж болох уу гэсэн байна. Урд нь энэ асуултанд бас этрогород хариулж ирсэн. Дээд биетэйгээ ганцхан чи гэгээрээд энэ насандаа гэгээрээд гэгэрснийхаа дараа л дээд биетэйгээ очиж уулзаж бүх хүнийг мэддэг. Тэрнээс бусдаар бол астрал аялал хийгээд мэдэж болохгүй. Хэрвээ тэгж дээд биетэйгээ холбогдчихдаг байсан бол энэ дэлхий дээр чинь астрал аяллаар дээд биетэйгээ уулзаад гэгэрсэн сүнснүүд маш олон байх байлаа шүү дээ. Тэгэхээр чадахгүй байна. За ундрах асуусан байна. Би бясалгал хийж байгаад маш муухай нүдтэй хүн харсан. Тэр астрал аялал мөн үү гинэ? Астрал аялал биш. Чамайг бясалгал хийгээд гэгэрээд ирэхээр чамайг гэгэрүүлэхгүй чиний муу энерги муу давтамжаар хоолдог тэр хар биетүүдийн дайралтыг олж харж байгаамаа. Астрал аялал биш. Тэгэхээр альва бясалгалаа хийхдээ гэрэлтэй орчинд тэгээд лага хасаагаад тэгээд тодорхой хэмжээний дараа таанусыг бие хамгаалдаг тийм арга техникүүдийг анхан шатны сургалтаар зааж болно. Тэгэхээр хамгаалалтаа хийчээд тэгээд ингээд хийж явах хэрэгтэй шүү. Ерөнхийдөө олон хүмүүс асууж байна. Ер нь яагаад гэрэлтэй орчинд сууж хийж эхлэх шалтгаан нь энэ хар биетүүдийн хар юунуудын дайралтаас болдог шүү. За дараагийнх нь их бод асуусан байна. Сайн байна уу багш нараа? Энэ сэдвтэ хамаагүй асуулт асуух гэсэн юм аа.
Отгон багшаа та асуугаад өгөөрэй. Эмэгтэйчүүд жирэмстэй хамгаалах ийм суулгац ерөндөг тавиулдаг энэ ер нь буруу юм уу? Харуудын нөлөө орсон л байдаг байх таа гэнэ. Нөлөөтэй харуудын хийж байгаа ажиллаа гэдэг. За цэвэн гэрэл. Энэ хар Одоо энэ нь болохоор тэднүүсийн одоо хөдөлгөөний ажиллагааны нэг хэсэг юм л дээ. Одоо ингээд олноор нь хүн олноор нь төрүүлэхгүй, сүнснүүдийг олноор нь төрөхгүй, ирээдүйд таанусыг бүр ахин үржих чадваргүй тийм болгох хөтөлбөрийнхэн нэгийнхэн хэсэг нь инээ гэж хариуллаа. Тэгээд ер нь урдын юм дээр ярьжсэн шүү дээ. Одоо таанусыг Matrix киног үзээрэй. Тэр Matrix кинон дээр чи өгөхгүй ингээд өөрөө ингээд авталтаа номертэй. Тэгтэл одоо энэ биднүүсийн нэг системд орчих юм бол энэ бан айлны бүс буюу одоо биднүүсийн матриксаар хүрээлцэн байгаа тэрэнд нь яг тэр дугаартаа нийцлэхэн шилэн гуурсанд сүнсийг харьцуулаад биеийн ахин дахин сэргээгээл дахин төрүүлэхгүйгээр дахин боолчлох ийм төлөвлөгөөнийх нь өчүүхэн нэг хэсэг шүү гэж хэлж байна. За дараагийн цэвэн гэрэл асуусан байна. Энэ хар бит бидний дунд байдаг юм уу эсвэл өөр газар байдаг юм уу гинэ? Бид өөрсдөө юм бодлороо аимшигын кинонууд үзээд эсвэл одоо урдны яриан дээр ярьсан шүү дээ. Чимээгүй хүүхдээ. Тэгвэл чамайг мангас авъя шүү. Мангас гэж ямар байдгийг 15 толгойтой гэдэг ахин дахин эцэг ихэнх хүүхдтэй ярьсаар байтал тэр хүүхдийн төсөөллөөр хүүхэд болгонд боцоор байтал тэр төсөөллөөр үснэ. Бас хүн тэр одоо аимшигын кино мэн үзээд одоо тэр харуудын хүсэж байгаа хар талынхан тэднүүсээр таанусын аимшигар тэр ертөнцийг бүтээхийн тулд тэр төсөөллөөр биднээс бүтээгч учраас бүтээгээд байгаа. Тэрнээс гадна харилцаа хар оршинлууд мөн зэрэгцээ гаригуудад байдаг байх нэ. Тэгэхээр астрал биетүүдийг бол биднээс өөрсдөө үүсгдэг байх нь. Тэгээд тэднээс маань биднээсийн дунд үргэлж хамт хизээ биднээс таана одоо ингээд биднээс гэгэрх гэдэг юм. Тэгтэл одоо яг хизээ унахыг чинь хүлээгээд хараад яг хажууд чинь хамт байж идэгаа гэж хэллээ. За баярлалаа. За 50 асуусан байна. Харууд гэдэг нь яг ямар хэлбэр бүтцтэй яг хаана амьдардаг биеч вэ? Хүнээс дутуу сул талтай мөртлөө биднэрт нөлөөлөх боломжтой юм уу? Бас кабал гэдэг нь юу юм бэ? Гурван төрөл байгаа. Хамгийн ихнийх нь дээд биедээ очиж чадаагүй одоо энэ чи гаццсан сүнснүүд замын дундаас ингээд сонголтоосоо няцсан дээд биедээ очих хэрэгтэй байтал одоо биднээс шиг хүмүүс гэсэн үг шүү дээ. Тэднээс маань эрчим энергиэр хооллохын тулд хар эрчим энергиэр хоолсоор байгаа хар сүнснүүд нэгдүгээр хүн даа. Хоёр дахь нь болохоор хайр гаргийн одоо хайр гаргууд дээр байдаг хар санаатай бит оршинлууд. Гурав дахь нь миний түрүүчээ ярьсан бидний бодлын бүтээл буюу астрал биетүүд. Ийм гурван хар биетүүд байдаг гэж. Одоо биднээсээ өдөр тутам хамт байж байгаа нь одоо түрүүчээ хэлсэн биднээсийн бодлын бүтээл буюу астрал биетүүд мөн одоо гацчихсан одоо төөрчгсөн тэр сүнснүүд биднээсийн дунд үргэлж хамт байж байгаа гэж ярьж байна. За тэгээд тэр кабал энтер гэдгийн талаар ер нь энэ тэмдгүү дэлгэрэнгүй байгаа. Тэрийг бол одоо бүр дурдын лекцнуудыг гүйцээд сонсоорой. Мөн өөрөө сайн уншиж судлаарай. Энэ дэлхийн маань рептил буюу хевлэр явагчид тэдний одоо яг эзэмшилд байдаг. Би одоо хүн төрөлхтнийг боолчилж идэг. Тэднүүсийн засаглалыг нэг үгээр хэлэхэд кабал гэдэг нэрлэдэг шүү. За баярлалаа. За дараагийнх нь богийн асуусан байна. Амар мэндүү.
Энэ хоёр ойлголтын талаар нэгдсэн ойлголт өгөх боломж байна уу? Нэгдүгээрт астрал аялал хийхэд хар биетүүд сүнсийг л сонирхоос физик биеийг сонирхдаггүй гэсэн. Хоёрдугаарт хар биетүүдэд сүнсгүй байсан ч бие чинь хэрэгтэй. Биеийг чинь мөн хэрэглэж болно. Физик бие хэрэгтэй сүнснүүд энэ тэндгүй тэнүүчилж яваа гэх хоёр өөр ойлголт яваад байх шиг гэнэ. Этрэгөр гурав тайлбарлаж байна. Та нарын одоо физик бие бол та нарын сүнсний хувцас. Хэрэг та нар хувцас тайлаад эд биедээ очихоор явах цагт та нарын сүнсний тэтгэлтийн өөрийнхөө хоримтлуулсан хөгжлийн энергийг амт чинь хар оршин сорох болно. Тэд та нарын сүнсний энергинд дайрах болно. Гэхдээ энэ хязгаарт байна. Нөгөө талдаа одоо та нар физик биеэр байгаа энэ үед мөлхөгчд шавж төрөлтнүүд эднэр та нарын нүдэнд үл харагдах байдлаар хамтран оршиж байгаа учраас баяргийн чинь гадрах дээр ил гарахын тулд та нарын физик бие болон хувцас чинь тэднэрт хэрэгтэй. Та нарын физик бие болсон хувцсыг хэрэглэхийн тулд та нарын сүнстэй тохиролцоо хийнэ. Хоёрдугаар тохиролцоо хийж чадахгүй бол албадлагаар та нарын сүнсийг хорионд оруулаад та нарын физик бие тэднэр орох боломжтой. Энэ хоёрын ялгааг сайн ухамсарлаж ойлгоорой. Мөн танай гариг дээр олон нийтийн сувгуудаар жижиг мөлхөгчд, өндөр саарлууд, мөлхөгчд, жижиг саарлууд гэдэг олон төрлийн хар оршинлууд ба харь оршинлуудын мэдээлэлүүд одоо нийтэд ил болсон. Тэр байтугай шавж төрөлтөн хүртэл ил болж байгаа. Тэгэхээр шавж төрөлтөн гэж юу юм? Тэд бодит бусаар яаж оршдог юм? Саарл биетүүд, хар оршинлууд гэдэг. Яагаад хар оршинлууд гэдэг юм? Энийг олж мэдцгэх боломж нь 100% байгаа. Тэд яг юугаар хоолдгийг физик биеийн та нарын физик бие чи яг юу нь хэрэгтэй? Мөн та нарын сүнсний яг тэд нар юугаар хоолдгийг гэдгийг олоход бүрэн боломж нь бий. Тийм учраас физик бие бол тэднийг ил гаргах та нар хэрэгтэй байх нь. Мөн сүнсэн биеэр гэртээ болон аль нэг аялал хийхэд тэдэрт мөн та нарын сүнсний энергиуд тэднэрт хэрэгтэй байх. Энийг ялгаж ойлгох нь чухал. Мөн хөгжилт чинь ухамсарын тэлтэнд сүнсний хөгжилт маш чухал шүү. Гинэ. Тэгээд нөгөө Холливуудын одууд гэдэг янз бүрийн бичлэгүүд байдаг шүү дээ. Сүнсээ худалдсан гэдэг. Тэднээс чинь өөрийнхөө бид рептил бусад төрөлтнийг орохыг зөвшөөрчдөг учраас тэгээд оронд нь нэр алдар мөнгө баялаг эд баялаг хүсээд гэрэлцэн байдаг учраас яг ингээд дундуур нь орж ирээд байгаа тийм бичлэгүүд маш их байдаг шүү дээ. Би бас үздэгээгээрээ. За баярлалаа. За цаамаа асуусан байна. Унтах гээд нүдэн анхаар янз бүрийн хүний нүүрний төрснүүд орж ирээд байдаг гинэ. Хамаг нөгөө гэгэрлийн замаар явуулахгүй тулд айлгах арга техник хэрэгжилж байна. Айлгах. Хамжичэнд доошлуулж айлгах техник хэрэгжилж байна гэж урам хэлсэн. За дараагийнх нь Анжел асуусан байна. Биднийг их усүр бүтээгч бүтээсэн юм бол хар биетүүдийг хэн бүтээсэн юм бэ? Хаанаас яаж бий болсон бэ гэнэ?
уучлаарай саяны яриаг сонссонгүй нэмж 3 сая тайлбарт нэмээд тайлбарлчихъя. За тэр айлах зорилго нь юу юм бэ гэхээр хүн айхлаар тархинда 100% төвлөрдөг юм байна. 100%. Тэгтэл тэр төвлөр нь яваад зүрхэнд очдог. Сүнс байгаа газар ч очдог. Тэгэхээр сүнсэнд очсон хойно тэр сүнсний энергиэр холддог юм аа. Тэхийн тулд танусыг айлгадаг юм аа гэж. Тийм учраас ердөөсөө бити ай гэдэг шалтгааны нэг нь шүү гэж хэлж байна. Одоо нэг айцын энергиэр холлох гэж яриад байдаг чи ийм юм байдаг бахан нь шүү дээ. Яг л. За дараагийн асуултыг уншиж гоо. За Angel асуусан байна. Биднийг их усүр бүтээгч бүтээсэн бол хар бичүүдийг хэн бүтээсэн юм бэ? Хаана яаж бий болсон гинэ? Уншдаг хүн явж байгаа шиг байна. Номон дээр чинь байгаа. Ердөөсөө гэрэл ба харанхуй гэсэн сэдв байгаа. Дан гэрэл байх юм бол бид нар бол сүнс гэдэг байгаа нь бол гэрлэн биет буюу биднээс гэрлэн биетүүд хар биет гэдэг нь бас байна. Тэгвэл гэрэл ба харанхуй зохих хэмжээгээр байж ээж гэрэл байж ээж харанхуй бид нар мэддэг. Харанхуй байж вэж гэрэлтж байгааг мэддэг. Тэгэхээр зохих хэмжээгээр байх ёстой юм аа. Тэгэхээр тэр тэнцвэрт байдлыг хадгалах нь хэрэгтэй байдаг. Одоо тэр тэнцвэрт байдал алдагдчихад энэ дэлхий дээр байгаа бүх түмэн сүнсний маань одоо бүгд боолчлогдоход байгаа энэ үед нь дээд зүйлөөс ингэж одоо хүн төрлөختнийг ухамсар сүнсээ ойлгож унтцсан байгаа сүнснүүдийн сэрээхийн тулд энэ үйл ажиллагаа явагдаж байгаа маа. Тэгэхээр номоо авч уншаарай энэ хүн. За харууд биднийг хөгжүүлж байна гэж ойлгож болох уу гинэ. Чат дээр нөгөө энийг сонсоод давхар асуусан байна. Тодорхой хэмжээнд ерөнхийдөө бас ямар нэгэн хэлбэрээр хар байх хэрэгтэйгийн шаардлагаар хөгжүүлж өөрийгөө гэрэлтэх энэ чадварыг мэдүүлэхийн тулд энэ бүхэн байх ёстой болохоор зохих хэмжээнд тийм ээ. За үргэлжлүүлээд нөгөө чатан дээр байна. Хар бит чих усүрийн бүтээл гагцгүй бүрэлдсэн хэлбэр нь хар цагаан болж хөгжсөн хэлбэр гэдэг яг өөрөөх сэтгэлээ хэлсэн байна. Асуудал биш байна. За дараагийнх нь төвшин байгаль. Батгагч юм хэлэх гэжсэн үү? Үгүй. За төвшин байгаль. Зүүдэнд астрал аялал хийгээд байсан сүүлийн 2-3 сар аялахаа болсон. Одоо бол шүн зүүдэлсэн зүйдээ санаж байгаа ингээл зүүдүүд урдынхаа гой газар очимоор байна гэнэ. За энэ урд нь хизээ энэний урдлах дээр илүү хариулж ирсэн шүү дээ. Ер нь сүнсэн аялал зүүдэндээ хийж байгаа хийхээ болсон тэднээс чинь ер нь тэр нөгөө тэнд очиод гэрлэн биетүүдтэй ер нь яагаад ингэж сүнсэн аяллыг санахгүй байгаа бүх хүмүүс сүнсэн аялал хийдэг чинь сонсохгүй байгаа шалтгаал нь тэр хүмүүсийн төлөвшөлттэй холбоотой гэсэн. Төлөвшөөгүй сүнс тэр бүх үнийг хараад хүмүүст хэлж ярьж болохгүй бүгд мэдэх ёсгүй зүйлүүдийг одоо дөнгөж сая энэ Рокигийн яран дээр ярьлаа. Гэрлэн биетүүд ч гэсэн зохих хэмжээнд гэрээгээд энийг ярьж болохгүй гэдэг тэр төлөвшөөгүй сүнс дахин одоо тэрийг зөрчөөд авах юм бол тэр аялал хийхээ болчих юм аа гэд тэгж ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр бас тийм шалтгаан байж болно шүү. За энэ хоёр асуусан байна. Би өнөө өглөө бясалгаж байгаад өндөр уус мөн том нуур харсан. Энэ аялал мөн үү гинэ. За байж болно. Өнөө өглөө босоод суудсан байж захтай юу? Байж болно. Бясалгаж байхтай. За мач авахлан астрал аялал хийдэг байсан. Одоо хийх сонирхолгүй болсон. Энэ миний сүнсэнд шаардлагагүй болохоор ингэж байна уу? Эсвэл төөрөө хөдөлд ороод яваад байна уу гэж гоё асуулт байна. За дөнгөж саяны хариулсан чиний төлөвшөлтөй хамаатай чи өөрөө мэдэхгүй ч гэсэн
нөгөө нэг харсан үзсэн зүйлээ чиний айгу одоо ухамсарын төвшин чинь сэрээгүй байсан тохиолдолд төлөвшөөгүй байсан тохиолдолд олон дахин ярьсан буюу тийм нөхцөлд ингээд болчихсон байгаа байж болно. Яг ухамсарчин сүнс чинь хөгжөө төлөвшсөний дараа зоригтойгоор австрал хийгээд бүх үннийг мэдэх юм бол чи бүх үннийг мэдээд одоо гэгэрнэл гэсэн үгтэй. Тэр одоохондоо хэрэггүй гэж үзчихсэн байна. За дараагийн гэрлээ асуусан байна. Сайн бацгаана уу? Би дагаад бясалгах хийж болох уу? Заавал багштай байх хэрэгтэй юм уу гэсэн. Би дагаад номон дээр байгаа бясалгалыг хийж болно. Мөн нийтэд зориулсан одоо хөгжимт бясалгалуудыг одоо энэ зөвлөлийн дасгалууд гэдэг дээр тавигдсан байгаа. Одоо тэрийг би дагаад нэлээд удаа ер нь анханасаа нэлээд тавьсан. Тэр дасгалуудыг яг тестралаар нь зөв хийх юм бол мөн өөрөө ухамсарч сүнстэйгээ холбогдох боломжтой. Тэгээд одоо өглөө болгон анхны төгсөгч багш нар маань тэр хөгжимт их дасгалыг өглөө болгон 6 цагаас удирдаад чиглүүлээд бас хийж байгаа. За дараагийнх нь нэрэл асуусан байна. Заримдаа нисэж зүудэлдгээ. Зүудэндээ эмээгийнхэн гэрдүүн нисээд гэрийнх нь гадаа очиод цонхоор нь харахад нэлээ ядарсан байдаг байсан. Түүнээс хэдэн сарын дараа хавдар илдгээд өнгөрсөн. Тэр зүудийг 3 удаа зүудэлж байсан. Би тоогоогүй гэсэн. Тэгэхээр аяллаар очиод мэдчихсэн байна те. Тоох хэрэгтэй байсан байна. Тэр давтамжтай юмнууд яаж яах гэж бид анхаарах хэрэгтэй юм шиг байна. За цензурын ихсэр асуусан байна. Тэгэхээр бодлоор харийнхан үүсэж бидэнд нөлөөлдөг байх нэ. Өчигдрийн бяцлагал дээр намайг асуугаас өмнө сүнс маань сөрөг зүйд бодоход чинь би үнэхээр дургуй гэж шууд хэлсэн. Үүнийг хэлээд байжтэй талархтаа гэнэ. За 50 хүн бүтээгч учраас сайн сайхан юм бодож мөрөөдвөл тэр нь бас биелнэ гэсэн үг үү? Сайн муу бодсон аль аль нь бодит болж биелэлээ олдог гэж ойлголоо зөв үү? Зөв. Ерөнхийдөө бол зөв. Гэхдээ хүссэн болгон бүтэхгүй. Тэгэхээр энэ талаар дараагийн лекцээр соронзон орны үйлчлэлийн талаар сэдв байгаа. Тэрэн дээр ярих болно. За дараагийн асуулт үндэсний үүдэлтэй байх хэрэгтэй байхад яагаад этрогуур гэдээ ороод ирсэн болов? Этрогуур гэж монголоор юу гэсэн үг вэ гэнэ? Дэлхийдээр олон төрөлтөн, олон хэлтэн байдагтай адилхан энэ сансар өгтөргүүд олон арстан, олон гэрлэн биет маань хүртэл олон янз байдаг. Утгыг нь ойлгохгүй дээд зөвлөлийн гэрлэн биетүүд тэгээ яг тэр 7-гийн зөвлөлүүдийг этрогурдууд гэж өөрсдийгөө нэрлэдэг юм байлээ. Тэгэхээр Монгол үг бол биш ба. Чи дөнгөж сая ихний асуулт нь үндэсний үүдэлтэн гэнэ. Үндэсрхийг гэж байгаа юм болов уу? Этрогур гэдэг ерөнхий дээд зөвлөл, ерөнхий дээд төв зөвлөл гэдгийг товчлол гэж этрогур 3 хариуллаа. Үндэсрэх үзэл гэдэг маань одоо хэлье. Биднес дэлхийн маань одоо дэлхийн маань ингээд бүр байхгүй болчих юм бол дэлхий дээр байгаа Монгол улс ч байхгүй үндэслэх хүчил байгаад яг юм. Ихийг авах хэрэгтэй наа. Ингэж хариулчих. Ойлгохгүй. За өндрмаа. Найзтайгаа хаяа уулзмаар зухаар тэр найз минь бүдэг гэрэлд үе царай нь өөр болчихсон харагдаад дотороос нэг юм намайг ажиглаад сориод шалгаад өдөөд уурлуулах гээд унгаах гээд байгаа юм шиг мэдрэмж төрдгөө гэж. Тэр мэдрэмжээ сайн анзаараарай. Тэр найзын чинь бид орцсон байж болно. Чи тэрийг харин мэдэрч байгаа бол сайн анзаарч ахин ажиглаарай. За дараагийн асуулт. Этрогуурууд дараагийн удаа байгалийн хууль болон ертөнцийн хуулийн тухай мэдээлэл өгөх боломжтой болов уу гэсэн санал ирж байна. Орчлон ертөнцийн хууль
ер нь яаж оршин тогтдог, яаж бүтээсэн тэр бүх хууль нь нөгөө тайлбар нь үнэн мэдлэг номон дээр минь байгаа. Тэрийг уншаарай гэж тэр 3 хэллээ. За дараагийн асуулт. Сэтгцийн өвтний талаар яаж ойлгох вэ? Хар хүчинд эзэмдүүлсэн болов уу? Сүнс нь ажилтанд орсон юм болов уу? Дотны 2 хүн найз дүү 2 минь өвдөд санаа зовж явдаг юм аа. Эмнэлэг твтгт нь унтуулах, тайвшруулахын тариа хийх их хийдэг юм байна лээ. Одоо энэ зөв эмчилгээ юм болов уу гэсэн. Өвчний талаар энэ урд 5 дахь өдрийн аутизм эдрийн талаар ярьсан тэрийг эргүүлж нөхөлд сонсоорой. Тэгээд энэ хийж байгаа эм тариа нь бол гаж буруу эмчилгээ гэж. За. Бясалгал хийсний дараа хаяа толгой өвдөд байх нь зүгээр үү гэсэн. Ерөнхийдөө шалтгааныг нь олох хэрэгтэй. Чиний одоо бүх ингээд 7 чакра чинь арга техникээс болоод ингээд сэрээд ингээд өвдөд байна уу? Ерөнхийдөө энэ анхны бясалгал хийж байгаа хүмүүст хэлсэн шүү дээ. Урд нь өөр бясалгалаар яваад яг зөв арга техникээр анхнаасаа яваагүй тэр урд нь хийжсэн бясалгалууд нөлөөлөд буруу арга техник нь нөлөөлөд яг зөвөр хийж эхлэхээр ерөнхийдөө толгоо өвдөх иймэрхүү шинж тэмдгүүд илэрдгээ. Тэгэхээр тэрийгэ төвчээд зөв арга техникээ үргэлжлүүлээд хийгээд бай гэж хэлдэг тий. Тийм болохоор шалтгааныг нь зөв тодорхойд яг бясалгалтай холбоотой байна уу? Эсвэл физик биеийн өвчин зовоор байна уу? За дараагийн асуулт. Нэг удаа зүүдлэхдээ агаар дээр төмөр нарийнхан уцтай загсны тор шиг тэнгэрт зөөлхөн хөвж байсан 4 өнцгт нь хөөрөнхий нүүттэй байсан. Тэр төмөр торны нэг хэсэг нь газар унжсан. Яг тэр үед би энэ завсраар гарчхал дэлхийн гадна огторгуйд орших юм байна гэж бодол орж зэрэгцээд тор буцаад дээшээ татагдаад явчихсан гэж. Matrix юм уу? Чи зөв харсан байна. Одоо энэ тэрийг тэгэхээр одоо бид чинь урд нь 3 сарын 8, 5 сарын 18 бясалгалуудаараа яг энэ дэт юуныхаа одоо матрицын юунуудыг цоолсон байгаа. Одоо ч цоолох байгаа гэж хариулж байна. Зөв харсан байна гэж. Түрүү цомогийн хариулт ирж байна. Би тэрнээс айдгүй нүдэндээ хүний янз бүрийн төрснүүд байна гэж бодоод л өгдөг. Баярлалаа ятраа гурав багш нартаа. За дараагийн асуулт. Эрдэнэ туяа сайн байна уу? Над шиг нүдээ анихад гэрэл болоо дүрс зэргийг бараг дүрсэлж тол ялгаж харж чаддгүй. Дотроо төсөөлж бодоход хүртэл зураглал тод харагддгүй ийм хүн сүнсний хөгжил маш бага хүн гэсэн үг үү? Хамт бясалгал хийж байгаа хүмүүсийн яриаг сонсоод байхад ер нь л хүмүүс гэрлийг өнгөөр ялгаж хардаг. Дотоод зүйлс нь маш тодорхой ярьж мэдээлэл өгдөг. Дүрс зурагл маш тодорхой хардаг юм шиг санагдсан. Тэгэхээр заримдаа би өөрийгөө ер нь бясалгаж байгаа. Ингээд би энд байх хүн мөн байгаа гэж хаяа эргэлздэг. Гэхдээ энэ л замаар яваад л байдаг. Үр дүн гэдгийг барьж авах. Юу л болох юм. За энийг этрогород хэлж байна. Хүн болгоны ухамсар сүнсний хөгжил нь өөр. Нэгдүгээр ангийн хүүхдийг 7 настай хүүхдийг том хүнтэй харьцуулж болохгүйтэй ижилхэн. Тэгэхээр ухамсар сүнсний хамгийн гол нь хөгжих нь чухал. Тийм учраас өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулахгүй, гутрахгүй хөгжих нь чухал шүү. Тийм учраас би чадахгүй байна. Бусад одоо тэднээс сүнсний хөгжил чамаас илүү ээж болно шүү. Тэрийг нь л хүлээн зөвшөөр. Тэгэл чивэл одоо яг зөв зам дээрээ зөв юун дээрээ энийг сурах гад ирсэн байгаа чинь чухал, хөгжих нь чухал, ухамсар сүнстэйгээ холбогдоод энэ аль ангийн хүүхд яриад байна, анхан шатны яриад байна уу, дунд шатны яриад байна уу? Ухамсар сүнстэйгээ холбогдоод ухамсар сүнсээрээ замчлуулаад явахыг одоо ур чадварын юун дээр зааж байгаа. Хэрвээ тэр ангил тэгээд тэрэндээ итгээд явахд болно. Чиний уггүй хичээл зүтгэл бясалгалыг хийж байгаа, дасгалуудаа давтан хийж байгаагаас
хамаарна. Өгн хугацаанд ч хөгжих боломжтой. Тийм болохоор өөртөө тохирсон арга техникийг ирнэ сурвалжилж хайж болох нь чухал юм аа. За баярлалаа. За энэ асуулт асууж байгаа хүмүүс бас ерөнхийдөө ахуйтайгаа холбоод ойлгоод байгаараа бидний амьдрал дээр ч гэсэн юм байдаг шүү дээ, тий. Оролдлого сайт оройд ингэж маш их хичээл зүтгэл гаргасан хүн үнэхээр потенциалтай зарим төрцөөс илүү их чадвар бүтээлийг гаргадахтай адилхан тэгэхээр хичээл зүтгэл гэдэг бол хамгийн том зүйл байдаг шүү. За Юка ямар нэг тохиолдолд хар биетэд хүний биед орсон үед өөрийнхөө сүнс хорионд ордог гэсэн. Буцаж биедээ орох боломжтой юу? Тэр физик бие өөр сүнстэй явсаар дуустдаггүй хоригдсон сүнс нь яадаг юм бол гэнэ. Дөнгөж сая өгөр нэг хариулсан шүү дээ. Сүнс нөгөө хүний сүнсийг ашигладаг, биеийг ашигладаг аль нь юм бэ гэдэг дээр ярихад ярьсан шүү дээ. Энэ байгаа биед чинь орохын тулд сүнстэй чинь гэрээ хийн. Гэрээ хийхлээр чамд нэр алдар баялаг өгчөө сүнсэнд чинь дуртай үедээ орж галбах гэрээ хийсэн байлаа гэд бодъё. Тэгвэл эсвэл зөвшөөрөхгүй л бүр сүнсийг чинь хорих тохиолдол байдаг гэж ярьсан. Тэр тохиолдлыг чи ярьж байна. Тэгэхээр тэр олон янз байх нэ. Тэгээд уг сүнс маань өөрөө тэрийг оруулахгүй байх нь орноо өөдөөс нь тэмцэх нь нөгөө хамгийн гол нь оруулахгүй байх шалтгаан энергийн тэнцвэрийг хадгалах шүү дээ. Давтамж буурахгүй байгаад байх шалтгаан чинь энэ шүү дээ. Одоо энэ бясалгалаар өөрийнхөө 7 хүртнүүд гэрлэн бүрхүүлээ нөхөөд тэгээд хамгаалаад ингээд энерги өсгөөд ингээд байгаа чинь тэнцвэр алдахгүй доош орох чинь хар битүүд шиний биелүү дайрж орох шалтгаан нөхцөлийн бүрдүүлж өгч байгаа юм. Ийм учраас энэ сургалтыг явуулаад байна. За. Дараагийнх нь нисэж зүтлэх хэд их юм бодоод сүнс маань ядраад биенээс гарч байна гэж ойлгож болох уу? Ямар учиртай хэлж өгөөч гэнэ. Баян хүнээс зүтэлдэг тухайга Ари багш, Роки багш нар хариулдаа. Хараа биш шүү дээ. Олон шалтгаантай гэд астрал айлын тухай ярьсан тэр тухайгаа ярий. За энэ нисэж зүтлэх нь маш олон тохиолдол тийм ээ. За тэгэхээр бидний бие махбод одоо унтсны дараа амрах ёстой. Харин сүнс маань заагаарч бидний унтсны дараа аялаж одоо өөрийгөө одоо туултуудаа мэдэх ёстой зүйлсүүдээ тэр одоо гардаг. Зарим нь датаа байдаг бол зарим нь хэлхийдээр аялна, зарим нь тэгтээ хөндлөөр гэдэг уртан газруудаар аялж байгаа тийм ээ. Ядарсан үед ягаад биенээс гарчдаг вэ гэхээр бидний одоо яг унтаас ирүүний завсраар бидний сүнс бол биенээс гарчдаг. За олон төрлөөр биенээс гардаг гэсэн тийм ээ. Зарим нь бол юм одоо судлах гэж мэдэх гэж гардаг бол зарим нь бол санаанд буйдаа гарчдаг гэсэн. За тэгэхээр энэ ярьцлагыг эхлэхээс өмнө одоо миний ярьсан мэдээллийг дараа нь хадгалагдсны дараа тухтаас сонсоод үзээрэй. За бэлтгэвний асуултыг үргэлжлүүлээд уншчих уу. За бэлгүү асуусан байна. За тэгэхээр харууд гэрэлтэх гээд ирэхээр нь унгаас дайралт хийдэг энгийн үед бол бясалгал хийхгүйгээр тэр дайралтаас яаж өөрийгөө хамгаалах вэ? Дайралтад өртөхгүй гэрэлтэж байгаагаа мэдэхгүй чимээгүй байх арга байдаг болов. Ер нь бол унагаалтанд өртчихгүй гэрэлтсэн чигээрээ сайн явж байна гэж байх уу? За гэрэлтэх гээд ирэхээр л дайралтад өртөө зүгээр мөрөөр явахаар дайралт байхгүй ямар ч юм дээ
гэдэг шиг энэ талаар тайлбарлаад өгөөч гэсэн байна. Энэ нөгөө нэг мөрөөрөө явахаар дайрахгүй гэж урд нь ингээл одоо огт энэ бясалгал гэгэрлийн талаар юм мэдэхгүй байж байтал та бол ингээл уурлал уцаарлал ингээл явж идэг тэр болгонд чинь өөрийн генергээр холлол байж идэг байсан байна шүү дээ. Тэгэхээр нөгөө хол боломжгүй болгоод ирэхээр дайрдаг байна. Урд нь бол чамтай хамт амьдраа чиний гаргасан одоо дөнгөж сая нэг жишээн дээр ярьлаа шүү дээ. Найз охин байна. Ингээд дотор нь өөр хүн ажиллаад уурлуулах гад байна гэдэг. Энэ чинь ингээд олон оюунууд дээр хэрвээ танаас уншдаг бол одоо бөөгийн хардаг хүмүүс ч гэсэн эхэлж ярьсан байдаг шүү дээ. Сүнс маань эхлээд хүний сүнс эхлээд цагаан гэрэлтсэн байж агаад одоо гаццсан сүнснүүдийг ярьж байна да. Яванда тэр цагаан гэрлээ алдаад дээшээ хөөрөх чадвараа алдаад ирэхээр улам харлаад харсан улам явсаар агаад тэр тодорхой шаттай нэртэй эхлээд сүнс байгаа сүг болоод тэгээд байжсна нэртэй байсан шүү дээ. Юу гэдэг вүлээ? Янз бүрийн нэртэй болоод тэгээд хүний биед ороод нөгөө хүний энерги хэрэгтэй учраас энерги гэхин тулд хүний биеэс биед ингээд шилжээд явдаг. Тэрийг бид нүс мэддэггүй. Гэвч тэнд өөрөө мэдэхгүй уурлаад хүнтэй хэрэлдсэн байх жишээтэй. Тэгэхээр тэр гэр орноо цэвэрлэхгүй тийм балиар байхад хүний гэрт чинь шүглчихсэн таанусыг хооронд нь хэрэлдүүлээл гэр орн балиар авахад тэр болгоноор чинь хооллоод ундлаад ингээд байж идэг бүх зэгцэнд ороод ингээд гэгэрх гээд ирэхээр нөө хоолоо алдахгүй тулд дайрдаг байх нь. Тэгэхээр энийг нь ойлгочих. Тэгэхээр ямар ч юмдээ гэж ингэж бодохгүй гэрэлтээд тэднес чинь бол чиний хар доод юунуудаар хэрэгэлдэг учраас гэрэлтэл ингэчих юм бол явандаа чи гэрэлтэх тусам тэднес чамд нэвтэрч чадахгүй эхний тэр дайралтыг нь юу яагаад төвчээд ингээд өөрийгөө улам гэрэлтүүлээд өндөр тогтмолтой болох юм бол өндөр тогтмолчнд чинь хамт байх боломжгүй болох юм аа. За дараагийн асуултаа болчихсон асуусан байна. Традайл хийгээд сэрхэд их ядарсан байдгаа. Энэ юутай холбоотой вэ гэж байна. Энергийн хуваарлалт гэж гурван хариуллаа. Энд одоо астрал аялал хийгээд яваад ирэхдээ маш их энергийг хэрэглэсэн байдаг бахан сүнс чинь. Тэгэхээр сүнс чинь эргээд биендээ ороод ирэхээр нэгдүгürt энерги зарцуулсан байдаг. Хоёрдугаарт хүний бие яг тэр астрал аялал хийсний дараа удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байснаас болоод чилшин тийм байдаг шүү дээ. Тэгэхээр тэрийг тийм учраас ийм ядарсан мэдрэмж авдаг байх нэ. Гэсэн байна. Дата хаанаас ирдэг вэ гэсэн байна. Дата мэдээллүүд хаанаас ирдэг вэ гэсэн. Ер нь л энэ кабалууд чинь энэ бүх юуны мэдээллийн сувгуудыг ашиглаад өөрийнхөө зорилгод аль хэзээ хэрэглээд эхэлсэн шүү дээ. Тэднүүсийг таанаас уншиж судлаасай гэж бодож байна. Одоо тэр уншиж судалсан бүх юмыг танай гаргийн бүх хүн төрлөختөн байгаль одоо энэ ер нь л энэ гаригт хамааралтай бүхний мэдээлэл нь танай гаргийн гадарга дээр бус танай гаргийн гүнд нь хадгалаастай байдгаа гэж хэлж байна. Энэ хоёр яг хамт байгаа хүн зөрүү зан гаргаад байгаа надаас шалтгаалж байна уу гэсэн байна. Дайралт болов. Нэг бол дайралт, нэг бол нэг унгаагч нас байж магадгүй тий. Анхны гэрээ хийгээд ирсэн. Тэгээд л чинь байж байна. Тэгээд таныг өсгөхөд нөгөө харчин болов ирж байхгүй юу? Таныг гэрэлтүүлэхийн тулд харчин болоод ирсэн ч байж магадгүй, нэг бол дайрч иж магадгүй. Тэгэхээр яагаад энэ ажиглаж үзэх таахаа. За тэгэхээр ойлгосон баг тийм ээ. Аяа мамаас усан байна.
Хаягдаатай гэдэг хайр гаригийн иргэншлүүдийг юу гэж боддог вэ? Гэт этрогооруудаас асуугаад өгөөч. Баярлалаа гэсэн байна. Хайгэт гэдэг чинь нөгөө мичид 6 гаригийнхан плейд гэд нийт ерөнхийдөө плейд гэд ерөнхийд нь нэлдэг мичид 6 гаригийнхан тэгээд ер нь хөгжил нь бол биднээсээс илүү 7 хэмжээст хүртэл хөгжилтэй ийм гариг. Тэгээд сая этрогоор 3 хэлдгээр тэгэд бол өрчлөн ертөнцид байдаг одоо мянган гариг байдаг л гариг юунуудын нэг нэ гэж хариуллаа. Оршинлуудын нэг нэ гэж хариуллаа. Хөгжиж гэхдээ 3 хэмжээстэд байгаа биднээс илүү дээд хэмжээстэд байгаа харь оршинлуудаа. За хайгэт гэдэг нь тэр мичид 7 плейд гаригийн нэг гариг юм аа. За амар санаа. Шүнд болохоор харагддаг гэрлүүд ямар өчртэй юм болоо өдөөхээр шүн заримдаа их харагддаг гэсэн байна. За тэр шүн харагдаж байгаа гэрлүүд маань харь биетүүд бол биш энэ дэлхий дээр байгаа. Одоо ямар гэрэлж байж болно шүү дээ. Одоо бүр хоргоцсон сүнснүүд маань, юунууд маань мөх харагддаг гэдэл одоо янз бүрийн биднүүсийн ярьж ингэж бичиж идэг тэдний ч гэрэл байж болно. Тийм болохоор гэрлээ сайн шинж хэрэгтэй. Харь биш энэ дэлхийн сүнснүүд. Ам бас харийнхны өөрчлөлт нь бас дорон байж болно тийм ээ. Юу ч байж болох нэ. Амх чаргал өвдөө харь дүүргүүлэх дур өрөөндөө хар руу нэгж байна гэдэг үү. Энэ яг юу хийж байгаа юм бодоо. Зүг үгтэй гэсэн юм тийм ээ. Байгаа баттгал гэж этрогоор 3 гарч байгаагаа өөрөө зүүдээр буш бодитор гарч сураа гэн. Астралаар гарч байгаагаа баттгаад өөрөө сэрүүн унтаагийн хооронд мэдж гарч сураа гэж хэлж байна. За янга уучлаарай зөв асуулт хэсэг юм мэдэхгүй байна. Гэхдээ энэ зүүдний учрыг олох хүсэл үргэлж бодогдоод байдаг юм аа. Анхны амьдралаа далаад 8 жил бод байгаа. Анхны нөхөр хадам ээжийг хадмын гэрийг дандаа дүүднэ. Бүр маш тодор яг нэг багтаа дүүд байлаа. Өглөө бусад их гайхдаг. Миний сүнсэн би аялаад ирдэг юм болов. Тэр хүмүүсийг бодоод байдгүйлдэг. Гэхдээ ягаад энэ зүудээ дахин дүүдлээд байгаа юм бодоо. гэж юм байна. Сүнсний холбоос гэж хариуллаа этрогоор 3. Өөртөө холбоотой сүнсний холбоосоор энэ зүү дахин зүүдэлдэг байх нэ. За. Чапросоё танкаа сайн байна уу? 3 жилийн өмнө яг энэ зураг дээр шиг харь хүмүүсийг дэлхийг авраад хүн тултынтай хамт маш их баярлаж хөгжиж байгаа бүгдийг тодорхойлжээ. Дандаа гэрлэн бэлтүүд олон янзын өнгөн гэрэлтэй байсан. Одоо одоогийн төл болох болов гэсэн байна. Мөнгө. Дахин уулзаж холбогдоорой. Мэдээлэл аваарай гэж. За би технологийн асуудлыг хүч нөлөөтэй гэж. Жавхлангийн асуулт өгч байна. Хүний биед нэм бактери буюу жижиг сүнс миний сүнсэн дотор байдаг гэж бодож байна. Эдгээрийг хар сүнсэнд
эзлэгдэн хар сүнс биед нөлөөлнө гэдэгт нэг жишээ юу эсвэл өөр зүйл үү гэсэн юм. Бактериуд чинь чиний тусын тулд өөр зүйл шүү. Биднээс хар сүнсэнд эзлэлтэн байхгүй. Тэр хар сүнсэнд эзлэхгүй эрхийг чиний чамтай хийсэн чиний сүнс чинь л мэдээж. Бактериуд бол чиний өөрийн чинь бодол сүнсэн чинь удирдагддаг чиний төлөө бүтээгдсэн зүйлсээ өөр зүйлс. За тэгээд жоохон хольж ойлгосон байна тийм ээ. За төвшин байгаль бас нэг удаа гадаа гарахад өнгөгүй тонглог загснууд байсан. Усгүй хэрнээ хөвж байсан 5 дугаар хэмжээстэд усын хүнчнүүд болж байсан. Хайрсан хөдлөх тоолонд нь хувирч байсан. Бас цагаан сувдан хайрстай. Гадаад очиж байсан. Акашийн давчгаар маш их дүүртэй очирч байсан. Нэгдээ анихаар гадаан гүнд өвдөг бас нэстэг эсүүдийн минь аяллаа гэж байна. За ер нь өөрөө мэдээлэл авдаг юм байна. Сүнсээ аяллаар. Тэгэхээр тэрийг өөрийгөө хөгжүүлэхэд зориулж ашиглах хэрэгтэй байх. Гэхдээ одоо яг гитрагуур мэн сонсоогүй байна. За нэг юм асуух хэрэгтэй. Чи яхэд хаана вэ? Тэр асуулт чинь уншаад хэлээд үгүй дөө. Хэд уншиж байгаа юм. За нэг удаа гадаа гарахад өнгөгүй тонглог загснууд байсан. Усгүй хэрнээ хөвж байсан гинэ. За 5 дугаар хэмжээстэд усын гүнчнүүд болж байсан. Хайрсан хөдлөх тоолонд одоо хуурч байсан. Бас цагаан сувдан хайрстай. Далаад очиж байсан. Далаад очиж байсан. Акашийн давчгаар маш их дүлтэй очирч байсан. Нүдэн анхаар далайн гүнд өвдөг бас нэстэг эдэсүүдийг минь аялал уу гэсэн. Аялал уу гэсэн. Сүнсний аялал. За сүнсний аялал гэсэн юм тийм ээ. За манайхан жоохон ойлгомжтой бичихгүй л зарим нь бас гаргаж онцлох жоохон төвтэй байна. За өнөөдөр 9 сарын 22-ны өдрөө энэ тэмцлийн өдрүүд ямар үйл хийвэл зөв байдаг болоо гэж Агина асуужээ. Энэ бол танаа гаригтай холбоотой асуудал. Орчлын ертөнцид бол тэдэн сарын тэм өдөр ийм өдөр гэсэн ойлголтод байдаггүй. Зөвхөн танаа гаригийн үйлчлэлтэй холбоотой асуудал нэ. За хэрв цүнх 20-нд орж гарын дайралтанд өгдөөд байна гэх үед ямар мэдрэмжүүд төрдөг юм болоо асуусан байна. Үүнийг мэдхийн тулд өөрийгөө хянаж байх хэрэгтэй. Яаж хянах вэ гэхэд өөрөө чинь бодол эрэг сайхан бодлууд чинь сөрөг муу бодлоор шийдэх. Энгийн амьдралын шиг хүсэл мөрөөдөл эд дагуурсын хүсэл мөрөөдөл тэмүүлэх. Энгийн ажлыг чинь хийж буй ажлын чинь шалтгаан алдар нэр хүнд албан тушаал болон солигдох. Энэ бүгд өөрөө чинь дайралтууданд өртөж буй шинж тэмдэг гинэ. Чулуунд байгаа бидний одоо зохион байгуулдаг бяцлал 100% шиг байна тийм ээ. За энэ бяцлагаар бид нөр энэ гарын дайралт зармун мэдрэмжүүдийг хэрхэн шалгалтлаа хичээл болцоо. Энэ талаас нь хичээл сууж болно. Раунд юм байна. Би өдрийн хичээл бууж байсан чинь миний биенээс бөөн хар утаа шиг юм гараад байсан. Энэ юу юм болоо гэсэн байна. Энэ шигт бодог тийм ээ. Дайралтанд өртсөн сүнсэн биений чинь энергийн тэнцвэр өсөж байгаа шинж тэмдэг. За таны бие
Энэ сүнс маань одоо хөгжөөд харыг дийлж байна гэсэн утгатай байна тийм ээ. За Мишель сайн байна уу? Өвчнөө сэдрэхгүй тулд нойрсуулах юм сэтгцэн мууж байгаа хүнд эмээ зогсоо гэх үү эсвэл хитээ зогсоо гэх вэ? Уулын бяцлаглаа хийгээд анхан хичээл суусан хүн юм аа гэж. Итгэл үнэмшил сэтгэлийн тэнцвэрээ эхлээд хадгалах хэрэгтэй. Дараа нь биеийн эдгээлтийн талаар бодох нь хэрэгтэй. Биеийн эдгээлт ямар үед ямар аргаар олж тогтоох вэ гэдэг та нарын бяцлаглаас хамаарах зүйлээ. Өөрөөр зөв бяцлагад зөв суурнаас ихсэн бол өөрийн физик биений аль хэсэг нь юуны ямар учир шалтгаанаас өвдөж байгааг олох бүрэн боломжтой. Мөн хэрвээ бэлгийн мэлмийн нэг асуудлуудыг илт сурсан бол өөрийгөө санаагагийн хэлтгэр скануудах дотоод руугаа өөрийнхөө бүх зүйлийг харах бүрэн боломж бий. Тийм учраас эхлээд зөв бяцлаж сурах дүүнд хүртлээ одоо байгаа эмээ хэрэгж байх нь чухал шүү. Шууд бяцлагаар бүхнийг ангааж явуулна гэсэн ойлголт байхгүй. Учир шалтгаан нь эхлээд төвлөрч сурсны дараа нь өөрийгөө хэн сурах хэрэгтэй. Дараа нь өөрийнхөө чакрануудыг ямар учраас байдаг, тэрийг яаж хөдөлгөж, тэрийг яаж ашиглаж өөрийнхөө биеийг идээдэг арга ухаануудыг суралцах хэрэгтэй. Тэрний дараа цааш явах уугүй юу? Итгэл үнэмшилтэй чинь холбоотой асуудал. Тийм учраас одоогийн нөхцөлд бол итгэл үнэмшил чинь дундуур байгаа учраас байгаа юм хэрэгж байх нь чухал гинэ. Оюумч хүнд байгаа мэдээлэл гэж Акашийн товчоо юу гэсэн байна? Тийм ээ. Тийм. Шинэ баяр. Уулын савдгууд солигддгоо аль хэмжээс их вэ гэсэн байна. Уулын савдгууд солигдно. Тэгээд манай онгод тэнгэрүүдийн маань хамгийн доод онгод тэнгэр буюу ямар нэгэн байдлаар юу яаж байгаанууд нь лус савдаг болтгоо гэж сонсч байсан. За энэ чат дээр ирсэн асуултуудыг дараа нь гэсэн уншиж тийм билүү чатын хүмүүс. Гэхдээ нөгөө Facebook дээр лайв дээрхийг газ дундуур нь уншаа. Хоёр асуулт асуучаад байна тийм ээ. Тийм ээ. Оюунгаа ариундаа маш их огцом өөртөө яг дарангуйлагчийг санагддаг. Өөртөө энэ харийн санагддаг. Өөртөө энэ харийн дайралтуу. Гэхдээ ухамсартайгаар бие барьж өөр зүйл хийж тайвшрахыг хичээгээд хэсэг хугацааны дараа гайгүй болдгоо гэсэн байна. Дарангуйлагчийг харилцагчийн нөлөө гэж хариулж байна. Энэ бол харилцагчийн нөлөө гэж байна. Харилцааны энерги нөлөө гэж. Би голдуу нам унтчихсан байдаг. Энэ үед сүнс маань гараад явчихдаг юм байна гэж ойлгож болох уу гэсэн байна. Үгүй ээ гэдэг. Бяцлал хийхэд нам унтцсан байдаг. Тэрийг хэлж байна те. Тэр чинь өөр учир шалтгаантай байна. Албаар бас мөн чамайг унтуулаад хийлгэхгүй гэсэн тийм юмнууд байж болно шүү. Цэвэн гэрэл чинь манай одоо анхан шат хэлөө тэр багшгүй. За. Ари багш нь чатанд орж ирсэн га. Унших. Одоо энэ 12 бичээс яг золоо гэж хүн уучлаарай. Энэ золоо гэж хүн
тэр доор намайг энэ юунаас гаргаж өгнөөрөө гэн тэгэхээр кайжуу сонсч ивэл энэ группээс гаргаарай гэж байна, хасаарай гэж байна. Уучлаарай арай уртаа яриад. За. Яг хоо чатын хүмүүс чатаа уншихгүй муу л гэдэг байгаа учраас дундуур нь ороод газ нэг хоёрыг уншиж байна. Оюун гэрэл асуусан байна. Раху гараг гитүү гаргийн алдагдлыг хэрхэн яаж тэнцвэртэй болгож цацах вэ гинэ? Раху гараг гитүү гаргийн алдагдлыг хэрхэн яаж цацах вэ гинэ? Яг нөгөө гаргийн алдагдaltaй гэдэг одоо зарим нөгөө юунууд ярьдаг байхгүй юу? Тэнгүүт тэрийг бол болохоор их усүр угаасаа бүтээсэн тиймэрхүү юмаа цаанаас нь засварладаг тусгай оршинлууд байдаг гэж. Гэтэ тэр гариг нь бидний амьдралд нөлөөлж байгаа гэж хүмүүс үзээд байгаа гэсэн үг. Нөлөөлөхгүй. За гаргийн нөлөө ерөөсөө нөлөөлөхгүй гэж шүү. Тэгэхээр тэрийг засах шаардлагагүй юм байна. За энэний талаар бас нөгөө одоо энэний дараагийн 5 дахь өдрийн сэдэв маань их тесрэлтийн онол ба гарц байгаа. Тэрний дараагийн 5 дахь өдөр дээр соронзон орны үйлчлэл дээр мөн яагаад нөлөөлөхгүй байгаа талаар энэ соронзон орны үйлчлэлээр бас ярих болно. За оюун гэрэл шаардлагач хариулт авсан баг. За дараа нь Норов Бямб царин асуусан байна. Нэг жилийн өмнөөс надад дотор хүн маань ягаан гэрлийн оронд очлоо. Ягаан гэрлийн орноос гарч ногоон гих мэт ээлжилж дамжсаар энэ оны эхэнд тунгалаг гэрэлд очлоо. Нуугд гэж хэлсэн. Түүнээс хойш ямар нэгэн бясалгал хийх болон үйлдэл хийгээгүй. Би бие тунгалаг болох гэж дасгал хийсэн. Яагаад нуугд гэж хэлсэн болоо? Түүнээс хойш би бясалгал хийгээгүй. Би өссөн болов уу? Энерги унж байгаа болов уу? Суугаад өгөөч гэсэн байна. Манай бясалгалд явж исэн юм уу? За яасан бол доо нэг жилийн өмнөөс гэхэл орчин нотлоо эхэлсэн байна. Тэгэхээр чи бидний сургалтууд чинь нотлоо эхлээгүйсэн те. Тэгэхээр 3 сараас эхэлсэн. 5 сараас. Тэгэхээр юм шиг байна. За тэгэхээр ерөнхийдөө яг надад ингэсэн байж болно. Өөрөө бясалгал хийгээд өөрөө хөгжөөд гэрэл цацраад хэтэрхий их гэрэл цацрах юм бол энэ гэрэл цацраад давтамж нь өндөр болохоор кабалуудад баригдах аюултай. Тийм учраас нуугд гэсэн баха гэж ойлгож байна. Хар битүүд гэрэл цацрсан хүн рүү шавж очиод сканерддаг гэсэн шүү дээ. Энэ айл зэрэг хэрэггээд тэгээд хэрвээ тэр маш их чадвартай юм бол ганцаараа дийлэхгүй л бөөнөрөө ирдэг. Тийм учраас хамгаалахын тулд нуугд гэсэн баха гэж хариулъя. За хариу нэр чинь өөр бясалгалд суусан юм гэж. Тэгээд яг надад бол ийм мэдрэмт төрлөө л дөө. За би ингээ асуусан чинь намайг нуугд гэсэн гээд хариултаа өөрөө авчиж байгаа. Тэнгүүд нь ахаад би яагаад нуугдах ёстой юм бэ ч гэдэг юм уу. Ахаад үргэлжлүүлээд асуувал яахаар вэ бас бодож үзээрэй. За саран гэрлэгч асуусан байна. Өглөөний бясалгалтаа орох гэхээр саа тулгараад байгаа нь ямар учиртай юм болоо шамтрахгүй л гэж бодож байгаа гинэ. Орох гэхээр саад учраад байна гинэ. За тэгэхээр нэгдүгээрт яг нөгөө одоо жишээлбэл харууд чинь ч юм уу те болиулахыг оролдож байгаа бол та тэрэнд ороод байна гэсэн. Тэгэхээр сэтгэл зүгээ ингээд бэлэн болгоод тэгээ хоёрдугаар айцгүй байх хэрэгтэй. Гуравдугаарт би бясалгалаа орж чадна гэд команд өгөх хэрэгтэй. Тэгээд над бодлоо авахгүй л нөгөө юун дээр анхаарлаа хандуулна тэр давтамжийг та биесээ гаргаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би чадахгүй байна гэдэг нэг хоёр хэллээ гэхэд маргааш нь яг тэр чадахгүй байх нөхцөл байдалд чинь бид нар чинь нөгөө бүтээгээд байгаа гэж хэлсэн шүү дээ сая түрүү. Тэгэхээр та бас би болохгүй шүү дээ гэдэг бодлороо бас бүтээж ээжч болно. Үнэхээр харууд ирээдэл таны хүч сурдаад унаад ээжч болно. Тэгэхээр сэтгэл зүгээ давхар би болно чадна гэд тэр энергийг тоохгүй байхаар нөгөө хичээлүүдэд ордог шүү дээ тий. Тэрийг бас тавтад үзээрэй. За туяа баяа гэж асуусан байна. Хуурын бясалгал сонсоод төвлөрөө суухаар ногоон дээлтэй бүсгүй баясаа бэлгээ хийгээд байх юм юу юм болоо гэж.
юм болов? Өөрийн дебит нь ч юм уу тэрийг өөрөө очиж нэгтлээрэ гэж гур хэлж ийн мэдэхгүй байна. Яг тэр юунд ч ороогүй болохоор тэгэхээр хин юм бол нэгтлээрэ гэж байна. Очиж сүнсэн биеэрээ очиж. За өөрөө астрал айлын сураад очих нь. За халтарч өдөр асуусан байна. Би хүүхэд байхдаа 2 3 хоног хэвтчихдэг зөрүүд хүүхэд байсан. Одоо хаяа зүрч хэвтмээр байсан ч тэр зам нь алга болчихжээ. Ямар учиртай юм бэ? Яа энэ ч одоо зүрч хэвтмээр л байгаа юм байна. За энэ бол энэ бол яг энэ ухамсар сүнсний хөгжөлтэй холбоогүй асуулаас хариулах асуулт биш байна гэж. За энэ орчнолуудыг судалгаагаар тодруулж болох уу? Гэнэ үү? Ямар орчнолуудыг асуултад илүү тодорхойгоо бичээрэй. За хэрэг болон бусад шувууд хаанаас хил авч залгуулдаг вэ юм? Хүнээс бусд нь хоорондоо холбогддог, ярьдаг, мэддэг шүү дээ гэд хүн л сонсож чадахгүй телепат яриаг сонсдгоо мэддгүү учраас мэддгүү байх нэ. Тэгэхээр сонсож мэдхийн тулд өөрийнхөө тэр хэрэг шууныхаа давтамжинд орж сурах, ухамсар сүнсээ хөгжүүлснийхаа дараа бусад амьтдын давтамжийг мэдрэх, хэлийг ойлгох, оюун бодлоор юу хэлээд байгааг нь ойлгох тэм чадваруудаа өсгөх юм бол мэдэх боломжтой болох нэ. За номын буян асуусан байна. Олон ангид кино үзэж байгаа юм шиг зүүднээсээ сэрээд дараа нь унтахтаа зогсон газараасаа яг кино үзэж байгаа юм шиг үргэлжлүүлээ зүйлээд байдаг нь одоо ямар учиртай байдаг юм болоо гэсэн. Зүүдээ сайн нэгтлээрээ юун тухай гараад байна? Яг чамайг яагаад байна? Энэ зүүдлэгч нь олон янз байдгаа гэж хэлсэн шүү дээ. Нэг зүйл дээр олон удаан төвлөхөөр зарим тохиолдолд чиний ухамсар сүнс чинь тэр чиний төвлөрөөд байгаа юмд туслахын тулд мэдээлэл цуглуулах гаадч гардаг. Тэгэхээр мөн бас чамд хэрэгтэй мэдээллүүдийг өгдөөс чинь чамд өгчээж болно. Хар оршинлууд одоо заавал хар биш хар оршинлууд өөртөө чинь холбогдчихэж болно. Ямар маш олон тохиолдлоор зүүдэлдэг. Тэгэхээр зүүдээ сайн нэгтлээд юун тухай зүүд вэ? Ямар зүүд вэ? Хин юугаад байна гэдгийг сонирхож нэгтэлж болно. За Насан Батнасаа асуусан байна. Бидний мөлхөгч эсвэл өөр биет орсны хүн өөрөө мэдэхгүй байж болох уу? Өөрийн болон бусдын биеинд гаднаад биет орсон эсэхийг ямар аргаар мэдэж болох вэ гэж. Мэдэхгүй байж болно гэж. Хүнийг үл ажиглахад бол боломжтой одоо тэр дуучид хүртэл бичлэгэнд орсон хийж яагаад ингээд бимийн хувраад өөрийнхөө тэр нөгөө үнэн дүрхийг харуулах гад ингээд нүднийх нь хүүхэн хараа өргөснээр исаад энэ тэр тэгээд идэх шүү дээ. Тэр гаргаж байгаа ааш араншин нөгөө зарим тохиолдолд та нас яг л тэр өөрөө биш юм шиг тийм зан ааш гаргасан. Гэхдээ тэр хүнийг анзаарахад бол мэдэгддэг те. Өөрийгөө л анзаарахад жоохон хэцүү юм болов гэхдээ мэдэхгүй байж байна. Тэр өөрийгөө бас ажиглаад үзээрэй. Би нэг л өөрчлөлттэй гэсэн мэдрэмжүүд бас нэг бид хоёр сүнс орсон тохиолдолд хамгийн их мэдж болох арга нь маш их ядардаг гэх. Унтаад боссон өртөнгөөсөө маш их ядарсан байдаг. Тэр нь хамгийн ихний мэдрэх арга нь нэг бид хоёр сүнс орсон учраас. За түрүүчийн номын буян хатан асуусан байна. Энэ дээд зөвлөл гэдэг нь хизээнээс гарч ирсэн ойлголттой аль гараг галактикийн төлөөлөл ямар шашинтай холбогдож байна. За энэ хариултууд бол маш олон удаа явагдсан. За тэгээ шашинтай юусаа холбогдолгүй. Шашин гэдэг нь маань одоо жишээл Будда Иесус хоёр байлаа гэхэд одоо
Хоёр дахь юу нь болохоор маш их ядардаг гэсэн. Хоёр дахь юу нь болохоор таны бодол санаа маш тогтворгүй байдаг. Нэг сүнс нь нэг юм бодоод ингээд ингэц байхад нөгөө сүнс нь орж ирээд өөр юм бодоод тэгэхээр маш их хэлбэлцэлтэй таны бодол санаа тогтворгүй байдаг гинэ. Өөр гурван бодол холддог гэн. Таны физик биеийн чинь ил ухааны бодол санаа орж ирнэ, ухамсар сүнсний чинь бодол орж ирнэ, мөн биеинд чинь гаднаас орсон гурав дахь биеийн санаа бодол орж ирэхээр ингээд маш хэцүү байдаг гэж байна. Ингэж өөрөө өөрийнхөө биед гадны биед орсон хэсгийг мэдэрч болох нэ. За баярлалаа. Тасалчлаа. За насан бат насангийнхыг өргөжүүлээ хариу ахад асууя. Зарим гацсан гэдэг сүнснүүд хар бит болдог юм бол нас барсан ээж аавын минь сүнс хар бит болсон байгч магадaltaй гэж ойлголоо. Тэгвэл тэдгээрийг хар бит болсныг болиулж аврах чөлөөлөх боломжтой юу гинэ? Одоо тэр чөлөөлтийн зам одоо хийгдэж байна, хийгдэх гэж байна гэж. Тэр гацсан сүнсүүдийг чөлөөлөх явц одоо хийгдэж байна гэж. За одоо үргэлжлүүлээ Discord-ийн асуултанд орлоо. 12:30-аас нөгөө хичээл минь эхэлж байгаа тий. Тэрийг яах вэ? Яг би түрүүчин өдрийн одоо манай одоо дунд чадны ангийнхан байгаа тэднээсээс дараагийн 5 дахь өдөр 1 цагаас орж болох уу? Яг тэр ярилцлагатай өдрөө гэдэг. Энд чи сууж байгаа бол тэднээс тухайн үед ганц нэг нь болно гэж хариулж ирсэн болохоор би 1 цагт ороход тэднээс мөн тэднээс маань энэ ярилцлагад байгаа бол болох байхаа гэж бодож байна. За тэгвэл асуултаа үргэлжлүүлээ. Discord дээр хэмээ юу гэх асуултыг уншия. Нэг өдөр дээд зөвлөлийн зөвлөгөө уншаад тэмдэглэж авсан. Тэгсэн зүүдэнд амар олон хэмжээст ороод их хэцүү тухгүй мэдрэмж орсон. Тэгээд номоо уншихаас айгаад нэг хэсэг орхисон. Рокимика аарай. Нэг хэсэг орхисон. Эргээд одоо анхны шатны сургалтанд сууж гисэн 2 удаа ийм зүйл мэдэрсэн гэж. Магадгүй нөгөө хав талын чинь чамаг гэрлийн замаар явуулахгүй гэсэн дайралт байж нөгөө түрүүчийн хариулсан шиг чамаг айлгах тийм тактикийг хэрэгжилж иж болох юм аа. Тийм учраас тэрэндээ төртөхгүй тэрнийгээ би айхгүй чамаас айхгүй гэд өөртөө хэлээ. Замаараа явахыг зөвлөж байна. За төвшин байгаа л. Сая бид бүр нарийн хэлж өгсөжтэй айхлаар тэднээсээ айлгах гад байдаг зорилгыг маш нарийн айхлаар ингэдэг тэгдэг түрүү ярьлаа шүү дээ. Бүрэн ойлгосон байх гэж бас бодож байна шүү. За. За. Сая бид төвлөрөхөд одоо хараад сууж байсан чинь тэр одноос маш том эрвэхийг хэлбэртэй тунгалаг далавч над руу ойртоод намайг бүрхээд авсан. Тунгалаг бөмбөлөг болоод хөөрөөд махан биенээсээ гараад гэрлүүд болоод буцаад дэлхий рүү очиод гитарны утас шиг шулуунуудыг заагаад хэмжээстүүдийг харуулъя гэж байсан. Яриад төвлөрлөөс гарчихлаа. За энэ бол боломжтой юм аа. Ухамсар сүнс чинь хөгжих тусам харин одоо сайн буюу муу орчнолтой хинтээч уулзах боломжтой байна. Энэ бол та бүхний ухамсар сүнс хөгжсөн тохиолдолд хэмдэн ч тохиолдох зүйлээ гэж хэлж байна. Олон тэр одоо өөрт чинь харагдаж байгаа гэрэл тэр юу н одоо хар талуу эсвэл гэрлэн битүү гэдгийг харахын тулд гэрлийнхаа яг тэр арч байгаа гэрлийнхаа төв цэг дээр нь төвлөрдөг. Тэгэхэд гэрлэн битвэл угаасаа төв цэгээсээ зүрхнээсээ байраараа цацардаг учраас маш удаан тэгж цацардаг. Таануусыг хуурж өрхөндөө оруулах гэж байгаа гэрэл бол зөвхөн гадна талаасаа цацардаг. Тэгээд цуглуулсан энергийнхаа хэмжээгээр богинохон хугацаанд цацраад алга болдог. Тэгээд яг төв цэгт нь бол саяны энэ тохиолдолд бол төв цэгээс нь эрвэхээ гарч ирж исэн гэхээр
тэр гэрлэн бит чинь гэрлэн бит байсан байх нэ төв цэгээсээ. Тэгэхээр яг гэрлийг хараад төв цэг дээр нь төвлөрөх юм бол яг тэр тухайн оршинлыг төв цэгээсээ тодорч эхэлдэг байгаа. Тэгэхээр тэр ийм олон тохиолдол яхад тэрийгэ маш сайн хянж анзаарах нь чухал байх нэ. За баярлалаа. За дараагийнх нь сайн байна уу асуулт асууя. Орчин цагийн хүүхдүүд маш өндөр давтамжтай, өндөр боловсралтай сүнс төрж байгаа. Энэ хүүхдүүдэд сургуулийн боловсрал таарч байна гэж бодож байна уу гэнэ? Энэ бол манай дэлхийхний асуудал байж та. Тэгэхээр манай дэлхийхний хөндлөнгийн юунд бол оролцохгүй дээд гэрлэн биетүүд маань зөвхөн ухамсарт сүнсээ хөгжүүлж сургалтад нь оролцдог. Тэгээд энийг мөн төрүүчийн ярилцлаган дээр ер нь одоо энэ кристалл хүүхдүүд, юу хүүхдүүд гэж энэ бол индиго хүүхдүүд гэдгийг бол тийм өндөр хөгжилтэй шинэ эртний хүүхдүүд гэж байхгүй. Энэ бол нөгөө кабалийн зүгээс хүмүүс бөөнөрөө олноороо сэрээд ахлаар ухамсарт сүнсийг хөгжиж яхад нь дундаас ухамсарт сүнсний хөгжлийнх нь гацалт гажилт хийхэд тулд хуурж байгаа хурам эхлэлт тэднүүсийн хөтөлбөрийн нэг юм аа гэд урд урдын тав дахь өдрийн ярилцлагаар ярьсан тэрийг бас ахиж сонсоорой. За дүү маань унтахдаа сүнсэнд гинт өөр газар руу хүчтэй татагдаад очдог. Тэндээ өөр ажил мэргэжилтэй болчихсон амьдраад байдаг. Таньдаг хүмүүс нь ч мөн тэнд нь байдаг гэдэг. Энэ одоо ухамсарт астрал аял биш үү гэнэ? Тийм байж болно. Эргэлтэй ертөнцөө. Эргэлтэй ертөнц. За дараа нь бууд гараг дээр буган хөлтэй хүмүүс оршдог гэж нэг удаа бичвэрээр мэдээлэл авч байсан. Энэ үний юм болов уу гэнэ? Уянгаас гэсэн байна. Бууд гараг дээр олон төрөл зүйл байгаа гэж. Олон төрөл зүйлд байдаг. Тэгэхээр тэрний нэг нь өөртөө нь холбогдож ийм мэдээлэл өгсөн байх боломжтой. Дараагийнх нь оюуна дээд биеийн талаар тодорхой гараг дээр биднүүсийг сармагчнаас үүссэн гэж ярьдаг. Тэрнтэй үүсэл тэгж хэлдэг сармагчны төрөл хүртэл байгаа гэж. Дрогоор хариулж гэж шүү. За дараагийн асуулт оюуна асуусан байна. Дээд биеийн талаар тодорхой тайлбарлаж өгнө үү? Их усрөөс үүссэн анхны сүнс маань дээр үлдээд хөлбөр сүнс нь өсөлт хийх гээд хэмжээстүүдээр яваад байна уу? Нэг л гүйцэд ойлгохгүй байгаа юм бэ гэнэ. За энэ дээд бие чинь хамгийн анх тайлбар хүчилсэн. За 80% маань дээр одоо өөрийнхөө их бие минь байгаа. За 13% нь бусад хэмжээстүүдээр. За 7% нь яг одоо бид нар энэ байгаа гэж зөвлөлөөс 2 жилийн өмнө дамжуулж байсан шүү. Тэгээд энэ 7% нь хамгийн энэ 7% сэржиж бусад 13% цуглуулад дээд биедээ нэгдэх хамгийн чухал хэсэг нь энэ дэлхийдээ төрөл авсан байгаа энэ сүнснүүдээ гэж хэлж байсан. Тэрийг бас нөхөд сонсч байгаа бах гэж найдаж байна. Тэгэхээр нөгөө 13% бол хүлээлтгүй. Тэгэхээр та өөрөө одоо энэ сүнсний хөгжлийг хийж байж л их дээд биедээ очих нь байна. За сайн жаа өмнөх лекцээр агаараар хооллох тухай нэг хүний асуултанд хариулахдаа агаарт байгаа жижиг тунгалаг бөмбөлгийн тухай ярьж байсан. Би бүр багасаа л эдгээр бөмбөлгийг харж заримдаа түүгээр тоглодог байсан. Одоо ч хардаг хэвээрээ энэ бөмбөлгийг бидээ шингээж чаддаг болох хэрэгтэй гэсэн үг үү гэнэ. Амраараа амьсгал нь хоолж гэн гэж бодноо. Тэгээд тэр чин пранагаар буюу агаараар хооллох жаамаа. За инх амьдрах уу маш олон. Энэ нь одоо яг махаа идээд энгийн хоолтой байхдаа бол нөлөөлөхгүй. Бүрэн махаас гараад одоо ногоон хүнстэн болсон үед би нөлөөлдөгөө гэж байна. За инх амьдрах уу 5 асуулт. Дээр нэмээд
доор ахаа эдит хийсэн юм уу? За асуултууд нь хамгийн ихнийхийг нь уншъя. Астрал аялал хийхдээ сүнсэн биедээ яаж хамгаалт үүсгэдэг гэсэн бэ гэж. За хамгаалтын арга техникүүдийг сургалтын дээр зааж байгаа. Айхгүй бах. Хамгийн нэгдүгээр. Айхгүй л болно. За хоёрдугаарт нь аяллаа сайн тод санаж байхын тулд юу хийх үү гэнэ. Энийг хичээлээр зааж байгаа шүү дээ. Бяцлаглалын хичээлээр. Заах болно. Бүр эцсийн юм дээр нь энийг заах болно. Одоо анхан шат явж байгаа, дунд шат явна. Тэгээд бүр эцсийн шатанд сурахыг хүссэн хүмүүст ирээдүйд заах болтоо. Төлөвшөөгүй байхад энийг заах хориотой. Төлөвшөөгүй сүнс. Төлөвшөөгүй бол яг нөгөө мэдээллийн тэнд тараагаад байна гэсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бас ярьдаггүй юм гэж бас байдаг байна. За 3 дугаарт нь бит муу сүнс суусан үед астрал аялал хийх боломж байдаггүй гэж. Доод астралаар аялна. Нөгөө арх хуурчдаг хүмүүс доод астралаар аялаад хачаач юм хараад байдаг. Мансуур бодисгал тамхи гэсэн хүмүүс бас мөн янз бүрийн мөөг зөөг тийм юм хэрэгсэн хүмүүс чинь нөгөө хин юм үзэгддэг гэдэг байгаа чинь. Доод астрал. За сүнс маань буцаад биедээ орж чадахгүй тохиолдол байна гэж байх уу гинэ. За хүлээж байгаарай. За тэр хар сүнс олсон тохиолдолд мөн дээд астралаар аялах боломжтой. Яагаад гэвэл чиний сүнсийг нөгөө хар биет ашиглаад дээд астралаас дээд юунаас технологи хялгах зорилгоор мөн тэгж нисч болно гэж хэлж байна. За сүнс маань буцаад биедээ орж чадахгүй тохиолдол байна гэж байх уу гинэ. Байдаг. Урд нь бас энд хариулж ирсэн чинь. Физик биед чинь энэ наан байхад нөгөө өөрөө зориудаар юу хийхдээ өөрийгөө тайван одоо та нас янз бүрийн одоо меморал усан дамбын номоос ахуулаад астрал аялал хийх арга техник заасан номнууд их уншиж байгаа бах тэрэн дээр чинь би эхлээд өөрт чинь хүнд санаад болохгүй тийм нөхцөлд тайван бийж байгаад ингээд сэрүүн унтаа сэрүүний хооронд аялдаг. Тэгтэл физик биед ингээд ажилд орчихвол бас тийм тохиолдол байдаг. Тэр арга техникүүдээ судалж агаад бэлэн болсон хойноо их зүйтэй. Төлөвшсөн хойноо. За энэ төлөвшөл гэдэг нэг дандаа чухал зүйлс ярьж байгаа. Төлөвшсөн талаар та хэд юм сайн одоорой судлаарай. За сүнс маань буцаад биедээ орж чадахгүй тохиол уншсан. За дараагийн дэлхийн цөнд байдаг маг маань зогсомжтгүй халуун байдаг нь юуны вэ? Яагаад хүрдэггүй вэ? Тэр их дулаан эрчмийг юу үүсгэдэг вэ? Энийг эртээхэн одоо энэ өмнөх хэрэгслэг дээр асуусан бид. За магма гэдэг чинь одоо тэг цэгийн эрчим гэж байдаг. Тэрний гол үндэс суурь нь магма. Тэгээд эртээд ярихтаа болохоор бүх анхнаасаа энэ бүх гаригийн дотор магма байдаг. Энэ гаригийг оршоон тогтоож ингээд хэрвээ энэ магма байхгүй байсан бол энэ гариг маань тал тийшээ татраад ингээд барихгүй байдаг. Гаригийг ингэж оршоон барьж идэг хамгийн гол юм чинь магма юм аа гэд эртээдийн ярилцлага дээр хэлсэн. Тэгээд өнөөдөр дээрээс нэмээд мэдээлэл өгчлөө. Тэг цэгийн эрчмийн хамгийн гол хэрэглэгдэхүүн нь магма байдаг байна. За. Тэрийг юу үүсгэдэг вэ гэсэн юм. За тийм. Анхнаасаа их үүсвэр орчлон ертөнцийг бүтээхдээ үүсгэсэн зүйл байна. Цаанаасаа үүсдэггүй анхнаасаа гариг ертөнц энэ орчлонд байгаа од гаригсыг бүтээхэд их үүсвэрээс бүтээгдсэн тэр од гаригсыг барьжихын тулд бүтээгдсэн тийм зүйл байна. Их үүсвэрээс бүтээгдсэн зүйл байна. За мөнх жаргал асуусан байна. ертөнцийг усан эрчмээр тэтгэгчд гэж юм бэ гинэ. Мэдхгүй. Харалтай ертөнцийн хоон гэж трогоор хариуллаа. Би бол мэдэхгүй юм байна.
За. За дараагийнх нь баяр баясгалан. Өдрийн мэнд астрал Бид нартэй зэрэгцээ оршдог, нүдэнд үл үзэгдэх оршинлууд байдаг гэж. Тэднүүсийн хийх ёстой үүрэгт ажил нь байдаг гэж хэлж байна. Одоо биднээсийн ярьдаар нөгөө өв сургамлын фэри буюу сахиусан тэнгэрүүд гэж ярьдагтай ижилхэн одоо энэ тустай тийм үүрэг юутай зэрэгцээ биднээсийн хамт байдаг, тийм зэрэгцээ оршнол байдаг баг. Тэр оршинлуудыг болохоор манай энэ кабалууд одоо хар юунууд мэддэг учраас тэднүсийг нөгөө газар доорх төхөөрөмжөөрөө соронзон давтамжаар зохиж унгааж устгадаг гэж. За. Ийм учраас устгадаг учраас одоо усны тэнцвэр алдагдаад байгаамаа гэж хариуллаа. За. За энэ лайв дээр нэг асуугаад өгч байна. Ховсод орж байсан юм аа. Тэр цагаас хойш би өвдөж ажил болон амьдрал дээр асуудал гарч ирсэн. Үхлийн мэдрэмжийг 11 сар туулсан. Гэнэ. Ерөнхийдөө ховсын талаар урд нь ч гэсэн олон дахин ярьсан. Гэтэ энэ чи хэлчихье. Ховсод ингээд нөгөө орхон ер нь ховсод ороод урд хойд амьдралаа мэдэх нь болохоор энэ амьдралд анханасаа чи гэрээ хийж ирэхдээ нөгөө энэ тулд хийж ирэхдээ энэ тулдыг дамжаад ийм юм хийжээж ингэж өөрийгөө хөгжүүлнэ гэж зорж ирсэн. Тэр тулд чинь нэгдүгээр төчнгүй болдгоо. Чи гэгэрсэн хойноо дээд биендээ очисон хойноо өөрийнхөө бүх урд насны амьдрал бүх юмнуудыг мэдэх боломжтой. Тэгтэл ховсор ингээд мэдэрчих юм бол чиний энэ тулд чинь хүчнгүй болдгоо гэж ярьж байсан. Гэхдээ Лувсан дамбын номнууд дээр өөрийгөө одоо энэ астрал аялал бусад юмнуудыг хийхин тулд өөрийгөө ховсдох нь бол боломжтой зүйлээ гэж ярьж байсан. Тэгэхээр тийм л юм байна л да. Тэгэхээр тэр ховсдолт нь буруу зүйл байсан болоод би энэ тавгуурхад байгаа болоо гэж би бодлоо. За бас нэг асуулт байна. Астрал аялал хийж байгаад нэг зэрэгцээ гараг дээр очиж байсан. Тэнд хоол идэлгүй агаараар хоолддог гэж ойлгосон. Тэд маш их аж аргалтай үзэсгэлэнтэй эрэгтэй эмэгтэй хүмүүс хүүхдүүд бүгд унтдаггүй. Агаар мандал юм уу? Нөхдөг ажил хийгээд байсан. Тэр гаргийн нэр нь юу вэ гэнэ? Яагаад дүнгийн сайхан ярьлаа шүү дээ. Энд чинь 20-тэй үдсэн болгоно хамаагүй ярьж болохгүй. Тэгэх юм бол энэ чинь хүмүүс мэдэх болохгүй. Тэднээс яг үүрэгт ажилдаа чи өөр ертөнцид очиж чадсан байна. Гэхдээ энийг хамаагүй яриад иж болохгүй. 20-тэй болов уу? Тэгэхээр гаргийн нэрийг ч гэсэн хэлж болохгүй байна. За. Астрал аяллаа үед мөнгөн утас тасарч физик бие үхэл төхөрөх тохиолдол гэж байж болох уу? Тэч физик биеэс мөнгөн утас тасрахгүй. Тэрэнд өрдөөсөө айх аюул хэрэггүй гэж тэгж урд нь мэдээлэл өгч ийсэн. За дараагийнх нь амар төвшин. Телевиз кино үзэж эхлээгүй бага насандаа нэгэн өнгөт зүүдэлсэн. Сансрын дайнд хөлөгмөн гэмтээд намайг нэг хүнтэй орхиод явчихсан гинэ. Тийм зүуд урдах юугаа зүүдэлсэн байж болно. Тэр байж хэрвээ чиний одоо хумсарч сүнс чинь тэр тухайн хэмжээстэд одоо нөгөө нэг дайнд орохдоо нууц мэдээллийг агуулж байгаа бол тэгээд тэрийг хамгаалахын тулд нууцыг хамгаалахын тулд иймэрхүү зүйл тохиолдож болно гэж. За түрүү чи нөгөө ховсонд орсон хүн маань өргөжлөж асуусан байна. Хүний тусламжтай ховсод орсон юм аа. Одоо би үүнийгээ яаж засаж амьдралаа хэвэн болгох вэ гэнэ.
одоо ухаарлаа авсан бол тэгээ зөв замаараа л явбал аанда тэнцвэрээ хадгалах 432 гэрст одоо ядаж өглөөний 9 цагийн бяцлалд ороод яваад бай. Шиг 2 дорж хуйг. Бяцлагч төвлөрч сур зөв замаар яв гэж байна. За зөв суртаа зөв бяцлагыг бас хийх чухал аа. За их шиг 2 дорж хуйг үнэн мэдлэг ном авсан Төвлөрөөд сурчих юм бол бяцлага төвлөрөөд сурчих юм бол тэр бүх муу дурсамж зүйл чинь алга болно гэж уучлаарай. Өөрөөсөө зайлуулаад цааш нь явж болно гэж хариулж шүү. За. Тэгэхээр ядаж өглөөний 9 цагийн ангид ороорой заа юм. За. Уучлаарай. 9 цаг гэж юу вэ? 5 цаг уу? 9 та андуурлаад өглөө 6 цаг шүү. Нөгөө 6-г нь доогоо 9 болгож харсан шүү. За ерөнхийдөө одоо ингээд өдрийнхаа цагийн хичээлийг 30-аад минут ингээд хойшлуулсан. Одоо 1 цаг болж байна. Одоо 5 минут одоо яг онцгой асуултнууд нь хариулаад энэ ярилцлага өндөрлөё. Тэгэхээр дараагийн 5 дахь өдрийн сэдв маань их тесрэлтийн онол буюу англиар Big Bang. Энэний тухай байгаа. Тэгээд энэний талаар бас дөрөв. За асуултууд ирээд байгаа хүмүүсийн асуултуудыг дараагийн баасан гарагт хариулаад өгье заа юу. Ямар ч асуултуудаа бичээд үлдээчээрэй. За оюука асуусан байна. Дахиад нөгөө асуултад автах гэж байна. Сүнсээ худалдахаар тохирцоогүй. Маш их энерги алдсан үедээ ухаангүй үедээ харин сүнсээр солигдсон байж болох уу? Солигдсон бол өөрийнх нь сүнсийг яаж буцаад бидэнд авчирдаг бол боломжтой юу? Этрогоороодаас асуугаад өгч болох уу гинэ. За баймагийн тэр соронзон оронтой холбоотой асуултууд дараагийн 7 хоногийн баасан гарагийн мэдээлэлд орно шүү. Энэ 5 дахь өдөр болго явагддаг тийм ээ. Лайв хадгалагдана. Баасан гараг болгоны 11 цагийн ярилцлагууд бүгд группийн пин постн дотор байгаа. Үнэн мэдлэг номоо худалдаж авсан бүх хүмүүст Discord дотор энэ группт оруулаад өглөө 6 цагт бяцлаглалын сургалт болон энэ бүх одоо ярилцлагуудыг бүгдийг хадгалсан бичвэрүүд байгаа шүү. За ингэж саяны тэр түрүүчийн асуултад болохоор тийм тохиолдол байж болно. Буцааж физик бич нь хүсэх юм бол буцааж сүнсийг бичирч болно гэж байна. Хоёрдугаарт нь ерөнхийдөө энэ хүмүүсийн дараагийн ярилцлагуудад яг ухамсарт сүнсний хөгжил тэлэлттэй хамаатай иймэрхүү асуултуудад хариулна. Хар оршинлууд буюу ийм асуултуудыг ярина. Өөр бусад хувийн болоод энэ дэлхийн асуултуудад бол хариулахгүй шүү гэж хариулж байна. Гаргийн дотоод асуудалд орох ёсгүй хуулиар бид барих ёстой учраас тийм асуултаа бэлдэж ирэхдээ тэгж бэлдэж ирээрэй гэж програм маань сануулж байна. За дунд чатны сургалтанд орох гэхээр заавал цагаан хоолтон байх ёстой гэж энийг л давж чадахгүй байна. Өөр арга байхгүй юу гинэ. Тусдаа чатаар ярээрэй. Надтай ярээрэй. За утхан ташмаа гэд хаяг руу баяр баясгалан чатчихээрэй. Оюуна жирэмсэн болоод л гинт бясалгал хийд огт чадхаа болчихсон, төвлөрч чадахгүй, нүдэн анаа сууж чадахгүй, ямар ч мэдрэмж байхгүй болсон. Эсвэл унтчихдаг. Энэ физик биеийн өөрчлөлттэй холбоотой юу? Эсвэл сүнсэнд маань нөлөө орсон гэсэн үг үү? Уг нь нэлээд сэрэлт идэвхтэй явагдаж байсан.
үе байгаамаа гэж. Урд нь ч гэсэн яг энэ юугаар жирэмсэн хүнийг энэ бясалгал хийхэд боломжгүй хумсар сүнстэйгээ айлцахад тэгэхээр яагаад боломжгүй гэхээр нэг биед хоёр сүнс байхад яг нөгөө яриад иж болохгүй учраас энэ бол боломжгүй шүү, болохгүй гэсэн. Сахиусан тэнгэрүүд өвөг дээдс буурлууд тустай юм уу гинэ? Тустай. За шинэ ойрын асуултанд Сахиусан тэнгэрүүд нь болохоор биднээсийн гариг дээр байгаа дөнгөж саяхан ярьсан ургамлын одоо сая усны юг хангадаг 5 хэмжээстэй тусгай оршинлууд байгаа. Онгод тэнгэрүүд маань болохоор бидний өөрсдийн маань сүнс тусгай өөр. Ингэнэ ерөн сахиусан тэнгэр гэдэг чинь та нарын дэлхийг хамгаалах гэж байж байгаа хальтаа оршиж байгаа тийм тусгай оршинлууд байгаамаа. Тэд нар дэлхийг чинь хамгаалаад та нар өөрсдөө сүтгэхэд байгаа шүү. Энийг сайн ялгаж салгаж ойлгоорой гэж байна. Онгод тэнгэр маань болохоор биднээсийн өвөг дээдс юм. Одоо биднээс үхэл бас онгод тэнгэр болох боломжтой. Тэднээс ч маань болохоор бас өөр ойлголт байх нь. Нөгөө сахиусан тэнгэрүүд маань болохоор хамгаалах юм нүдэнд харагддаггүй оршинлууд байх нэ. За шинэ ойрын асуултанд Петрогород бол ийм янз бүрийн төхөөрөмжүүдийг бол мэдхгүй энэ Орсын KFC гэдэг төхөөрөмж энергийн хүрдэг дүүргэсэн байдаг гэж байна. Петрогород бол энэ гариг дээр энийг бол мэдхгүй гэдэг өмнөх юм дээр хариулж ирсэн. Тэгэхээр таны итгэлийн хүртэл одоо маш чухал. Яна уучлаарай би давхар яриад идэг. За юу гэднэ хамгийн наадсахын жишээ нь биднээс ингээд нөгөө модыг маш ихээр хөтөлдөг нөгөө газар тариалан эрхлэх гэж ингээд газар тариалан ингээд хөрсийг хуулаад ингээд оронд нь хор хийдэг энэ нь бол маш мэдрэгцэн байгаль дэлхийгээс сүнтэгт байгаа тийм технологи шүү гэж хэлж байна. Санаатай биш зөв хийж яах гэж бодож байгаа үйлдэлүүд маань хүртэл одоо энэ ариг ертөнцөө хамгаалах биш сүнтгэд идэг байхад нь бас болох нэ. Тэгж хариулт та. За уучлаарай. За навчны бичээс бол үйл өөрийн талаар мэдээлэл өгч болох уу гинэ. За энэ нөгөө хувийн мэдээлэл гаргийн мэдээлэлд оролцохгүй гэдэг нь таны энэ та гэрээгээд ирсэн байгаа штэ. Тэгэхээр та өөрийнхөө тэр бичээсийг энэ тэндээс ер нь асуун гэхүүсээ илүүтэйгээр өөрөө энэ мэдрэмж чадваруудаа өсгөөд өөрөө акашахан тавчанд ороод өөрөө тэр тэнгэр язгуур сахиусан тэнгэрүүд өвдөөцтэйгээ холбогддог юм өөрийнхөө хүч чадлаар энэ бүхнийхээ мэдээллийг олоорой гэж дандаа энэ чадваруудыг өсгөхийн тулд бэлэн будаа идүүлэхгүй шүү өөрсдөө ингэж олоорой гэж дандаа хэлдэг шүү. Хаггүй. За тэгэхээр өөрийнхөө чадрыг хөгжих нь л одоо бид нар улдаар байх нь байна. За атган жаргалд нас орсон хүнийг оршуулж байх үед маш тод үүлэн лүү харсан тэр нь юу вэ хэсэг байж байгаад замхарсан юм. Мэдхгүй маа. Сүүлийн үед байнга л эрвээхээ харахын сахиусан тэнгэртэй холбоотой юу гэж. За холбоотой байж болно. Гэхдээ та ингээд за би эрвээхээ харчлаа гэд ингээд ямар нэг юм бид нар ингээд бодоод тахлаар одоо би тоо харчлаа ч гэдэг юм уу. Ингээд ах юм бол өөрөө бас дуудаад байдаг. За нөгөө талаараа бол бас мэдээлэл өгөх гэж болно. Тэгээд маш сайн ажиглаж ялгаж мэдрээрээ. За ариуна түрүүний ярьсан шиг өөр сүнс миний бид орсон юм шиг санагддаг. Маш их ядардаг, үг хэл өөрчлөгддөг, бодол өөр ордог бас. Үүнээс яаж ангижрах вэ гинэ. За ариуна тэгэхээр энэ давтамжаасаа гарах хэрэгтэй. Таны давтамж 432 болоод зөв эрэг давтамж орчих юм бол таны биед байгаа тэр бүх сөрөгч юм уу тэр эрчмүүдийн давтамжинд тарах болохоор өөрсдөө цутанаа. Өглөөний их шиг тасгалд ороорой ариуна энэ ч байгаа хүмүүс нийтийн тахимд байгаа хүмүүс номоо авцсан бол их шиг тасгалд ороорой. Дандаа 432 гэрц их шиг тасгалуудыг
манай бүх багш нар ингээд ээлжлээд ороод явж байгаа шүү. Үн төлбөргүй шүү. За 13 цаг болчлоо. Сүүлийн асуултуудыг дараагийн баасан гаргая. 11 цагт үргэлжлүүлэхгүй. За тэр 3 тэгжэн тэр Ариунагийн яг тэр доор 56, 52, 79 тэр яг ингээд юу орсон юм шиг ингээд яг шинж тэмдэг байдгаа ядардгаа үүний тулд юу их вэ туслаач гэсэн юм байгаа болохоор холбогдорой надтай холбогдорой гэх тухайн үед нь хэлж өгөх юм болоо тэгж хэлж байна. Ингээд өнөөдрийнхөө ярилцлагыг маш идэвхтэй оролцсон та нартаа маш их баярлалаа. Мөн би та нарт нэг чухал юм хэлэх гэж байгаад мартчих. Ууланд түрүүн 145 хүн байхад нь хэлдэг байж нөгөө бусад багш нар дааж бас хэлж явжааг байгаа. Өчигдөр орооны манай хичээл дээр нөгөө дунд чадны хичээл дээр этрогуур 3 маань тэгж хэлсэн. Одоо ер нь цаг хугацаа маш богино болоод байгаа шүү. Одоо биднүүсийн ингэж сурч гэгэрх энэ хугацаа маань маш богино болоод байгаа шүү. Ер нь 3,000-ийн тоонд хүрэхийн тулд олон юу явах хэрэгтэй. Тэгээд бүх хүмүүсийг одоо та нас сонсож байгаа учраас бас та нарт хэлчихье. Цаг хугацааны давтамж ингээд улам доошлоод байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр та нар ингээд 24 цаг хастаг хоёрлаа авч байгаа. 24 юм уу эсвэл яг тодорхой цаг хастаг плануудыг хоёрыг аваад яг энэ одоо тодорхой яг тэдний өдрийг тэдэн цагт гээд даагаас яг тэдэн цагт дуусч тэр лаа чинь. За тэгээд 6 сарын дараа яг одоо 24 цаг асаадаг лаага тэгвэл 6 сарын дараа мөн асаагаад дуусч байгаа цаг минут болгоныг тэмдэглэж аваарэ. Гарах ялгаа нь яах вэ гэхээр 24 цаг болж иж энэ удаа 24 цаг болж иж энэ лаа асаж дууссан бол дараагийн 6 сард 24 цаг болцсон байхад болоод аль хэзээ өнгөрцөн байхад нөгөө лаа маань шат дуусаагүй байх юм тэгэхээр цаг минуттай та нас энийг хийж үзээрэй гэж өчигдөр хэлсэн. Тэгэхээр бүгдөөрэнд нь энэ анхан шат буюу тэгээд энэ бүх хүмүүст энэ юг хэлчихье. Тэгэхээр цаг хугацаа маш богино болж байгаа шүү гэдгийг анхааруулж хэлсэн байна. Тэгэхээр та бүхэн маань энэ гэрэл ухамсар сүнстэйгээ холбогдоод өөрийнхөө чадварыг, энергийн тэнцвэрийг хадгалж суулгах нь бас маш чухал байгаа шүү. За бүгдээрэнд нь баярлалаа. За хамтдаа байсанд маш их баярлалаа. Тэгээд ухамсарт сүнсээ хөгжүүлэлт хэлт хийхээр ингээд хичээл цэцгэл гаргаад энэ байж байгаад нь бас баяр хүргэе. Тэгээд бүгдөө л одоо дэлхийгээ аврахын тулд төрүүчийн төлөвийн дайчид ингээд болж байгаа 3,000 хүн ингээд сэрэх одоо ажиллах гээд байгаа шүү дээ. Тэгээд 3,000 хүн сэрэн гэдэг нь та өөрийнхөө ингээд би ингээд мөнх амьдралтай юм байна. Би бол сүнс юм байна. За би тэгвэл амьдраад энэ чинь одоо би гэрлээ өсгөөд гэрдээ бусад ингээд хүмүүст эрэг сайхнаар мэдээлэлд яваад ухамсарын хөгжлөнд явагдах юм байна ч гэх юм уу. Ийм нэг ойлгож ухаарах нь чухал байгаа юм а. Тиймээс одоо номоо авч уншаад энэ баасан гараг болгоны ярилцлагуудыг ахин дахин сонсоод тэгээд өглөөнийхөө 6 цагийнхаа бясалгалд ороорой. За тэгээд баяр таа.